өрг имэн үзүүлж байна. Онлайн худалдаа амжилттай хөгжих нь хэрэглэгчийн цагийг маш их хэмнэдэг. Бид энэ удаа онлайн худалдааг амжилттай хөгжүүлж байгаа маркетингийн үүсгэн байгуулагч гүйцэтгэх захирал Аюур Сүрэнтэй ярилцах гэж байна. За сайн байна уу Аюур захирлаа. Бидний урилгыг хүлээж авч нэвтрүүлэгт маань ярилцсан баярлалаа. За баярлалаа. Одоогоос 4 жилийн өмнө гэдэг бол онлайн худалдаанд сая ярьлаа шүү дээ. Итгэдэггүй байсан үе гэд ирдэг ч юм уу захиалчдаг мөнгөө төрүүлж өгөх хэрэгтэй болдог. За яг зурагшгүй юм ирэхүүгүй юу гэсэн ийм эргэлзээтэй онлайнаар юм бараа захиалж одоо энийг амьдралын хөвшил болгоог байсан үе л дээ. Тэгэхээр ямар боломжийг харж эхлүүлж ирсэн бэ? Анх яг яаж эхлүүлж ирсэн бэ? Анх бол бид ингэсэн. Ерөөдөө бол за хүмүүс бол итгэхгүй юм байна. Тэгэхээр бид цаавал мөнгөнд төрүүлж авах шаардлага байхгүй. Бид нар хаалган дээр нь очиод бараа танилцуулаад өгөөд басныхан дараа мөнгө авъя. Энэ бол нэгдүгээр шийдлээсэн. Тэгэхээр хүмүүс бас яг тэр нөгөө мөнгө алдахлуу гэдэг дээр айдсан бол бид ингээ хамгаалчихж байгаа байхгүй. За хоёрдугаар айдс бол ерөөдөө энэ хүмүүс буруу юм ч юм уу муу юм авчирж өгөөд буцаах ч юм уу эргээд нэг гаранти гэдэг юм байна уу байхгүй гэдэг асуулт байсан. Тэрнэр бид ерөөдөө мэдээж бид нар цахим бодлооны бизнес хийж амжаа. За Оросд юу байна, Японд юу байна, Америкт юу болж байна, Хятад юу болж байна гэдэг энэ бүх одооны яг тухайн ситуацуудад судалж байгаа юм л та. Тэднээс яг Amazon бол тухайн үед no question asked return policy гэдэг юм байсан. Яг тэрийг бид нар хэрэгжүүлъя гэдэг юмыг аваад ер нь бол 7 хоног хэрэгжүүлэхээр болсон. Тэгээ бид нар багаар ярилцаад за хэдүүл эхнээс яг ийм хэрэгжүүлъя. Ер нь бол манайхаас бараа авсан хүн 7 хоногийн дотор тоогоо аваад дотор нь хоолыг идсэн байсан ч бид нар юу ч асуухгүй зарахтаа энийгээ зарсан бол авахтаа энийгээд 100 мөнгөнд буцаад өгөө гэдэг юм дээр бол бидэд ихлээд хилцүүлэг явж ирсэн дотор. Тэнгүү зарим хүмүүс наач амар алдагтай амар хүмүүс гарнаа гэжсэн. Гэхдээ бидэд бол ерөөдөө бол зүр туршаад үзье. Бид нар хэтэрхийг таамаглаж болохгүй зах зээлийг заавал тестлэх хэрэгтэй. Зүр тестэд үзье. 6 сар тестлээд үзье гэсэн. Эсвэргээр Монгол хүмүүс бүр амар соёлтой тэрийг нэг буруугаар ашигладаг бараг нэг ч юм байдаггүй. Өстой 500-д ганц хүн байдгүй тий. Тэр бол бид нар мэдхгүй. Эргэлж үзчихэд та таалагдвал шууд мөнгө өгчөө гэсэн. Мөнгө өгчин. Аваад авчин. Хэрглэж үзээд таалагдахгүй бол 7 хоногийн дотор манайх руу залангууд манайх очиод 100 мөнгөний өгөөд за баярлалаа гэж буцаага. Тэгэхээр бид нар мэтгэлийг бас төрүүлээд өгчхөр хүмүүс бас айгүй юутэй авдаг юм шүү. Сэтгэл хангалуун тухай юм хэрэгэлдэг юм шүү тий. За буцаач чимчэндээ гэж бодоод буцаалт байхгүй шүү гэх тусам хүмүүс улам нэг юм тий эргэлзээд. Тэрний яг айгүй бодит гой хэрэглэн юун дээр гарч ирдэг вэхээр за та шинэ магадгүй ингээд найздаа ингээд нэг бэлэг авч өгөх гээд ингээд манахаас нэг одоо цаг чим авцсан байж л шүү дээ. Тэгэхээр та нэг яг төрсгөө дөр ойртоод ирсэн чинь за цаг бол нэг байс сонгол биш юм байна. Найз нэгт цаг сонирхдаг байж болно шүү дээ. Айгуу гоё юм цүнх байвал гар цүнх байвал илүү гоё юм байна гэж бодоод та бодлоо өөрчилж болно те. Заавал гар цүнхөө манахаас хаалгүй нарангаас ч юм уу те өөр газар ч гар цүнхөө авахар болно шүү дээ. Тэгэхээр танд цаг нэг хэрэггүй болчихлоо шүү дээ. Тэгэхээр та маад цагаа буцаагаад өгч болно. Бид нар таныг яагаад буцаах гэдэг юм гэж бодно асуудгүй. Тэгэхээр таныг эвгүй байдалд оруулахгүй. Тэгэл ингээд тэрийг бол бид нар одоо компани харилцагч хоёрын донд айгуу гоё ихтгэлцэл үүсэж байгаа. Та дараа манахаас зөрөгтэй юм авна гэдэг тийм бас байна те. Тэгээд ямар байдлаар яаж томроод эхэлсэн бэ? За тэнгууд бид ерөөдөө бол анх бол тэгсэн. За тэгээ өдрийн нэг 100 200 төгөлт хийж байгаа байхгүй. Тэнгууд бидэрт хамгийн ихэнд тулгарсан асуудал болохоор одоо нэг өгөөлөхөд бид нар хамгийн эхлээл Facebook Messenger гэдэг маш хэлж байгаа байхгүй. За манайх 5 жолооч бүртгээд ажилд авчлаа. 5 жолоочтой өдөрт 20 ч юм уу 30 захиалга өгөхөр болно шүү дээ. Тэгвэл нөгөө хүмүүсээгээ бид нар Facebook Messenger руу ингээд 20 захиалга тий нөгөө айлын хаяг утасны дугаар барааныхаа нэр үнийг ингээд Facebook Messenger нэг чат болгоод явуулчихсан. За авчид хүрэгцэн дээрээ лайк дараад байгаарай. Авах байсан дээр нь доош харсан дислайк дараад байгаарай гэл ингээл явдаг байхгүй. Тэгэл явангууд нөгөө жолооч нар чи орой ирэнгүүд л 20 30 захиалга өгсөн тий. Одоо гэдэг сая төгрөг ч юм 2 сая төгрөг ч юм ингээл компанид авчираа буцаагаад тушаах болно шүү дээ. Тэг өнөөд нь зөрчдөг аюу асуудалтай. Альнаас мөнгө авсан, альнаас нь аваагүй, алийг нөхсөн өгөөгүй, нөгөө лайка зөв дарснаа буруу дарснаа ингээ мартчихдаг. Тэнгүүд бид нар ерөөсөн хамгийн том юм болохоор за бид нар төл технологи аюу гой баг хэрэгтэй юм байна. Бид нар ер нь програмууд бол хөгжүүлэх хэрэгтэй. Яг гадны програмуудыг нэлээд судалсан, тэ аппликейшны ажилд орсон. Гэхдээ маш бид нар аюу азар аюу лаг баг үүсээд технологийн баг нэлээд
мундаг хурдтай ажиллаж байсан. Өөртөө юм байна тий. Ер нь бусад одоо онлайн худалдааны сайтууд, онлайн худалдааны компаниудтай харьцуулах юм бол танай давуу тал нь юу вэ? Олон улсын яг энэ төрлийн бизнесийн чиг хандлагатай харьцуулахад юу шингээд ч гэсэн явж байгаа юм. За бид одоо ерөөхдөө ирээдүйн хөгжлөө гэдэг юм хоёр чиглэлд бол хараад байгаа. Яг үндсэн маркет сегмент нь бол одоогийн чиглэл одоо байгаа давуу тал бол угаасаа бидэрт байгаа. Ер нь хэрэглэгч яг юу хүсдэг юм бэ гэхээр хэрэглэгч бол нэгдүгээр сонголт хүсдэг. Та шин цүнх авах гэхэд 3 цүнхнээс сонгох уу 10 цүнхнээс сонгох уу мэдээж та 10-аас 10 дундаас сонгохыг хүсэнтэй. Тэгэхээр бананы нэр төрөл тэр тоо бол хамгийн чухал. За хоёрдугаар хэрэглэгч юу хүсдэг? Хямд ун хүсдэг тийм. Та юмыг альхвал хямдхан авна. Би арай хямдхан авчлаа гэдэг тэнд гомддог хэрэглэгч байхгүй тийм. Тэгэхээр хямд авах хэрэгтэй. За гуравдугаарт бол хурдтай гой найрсаг үйлчлэгээ үзүүлэх хэрэгтэй. Ерөөсөл манай компани сүнс гэдэг чинь энэ гурав баггүй. За нэр төрөл дээр бол бид нэр маш хурдтай тоо нэр төрөл нэмэгдэж байгаа. Одоо бол 8000 гарцсан байна. Тэгээд тэр нэг хямд үнийн хувьд бид нар яагаад бид нар бос компани ч юм уу яг ижил төрлөөс илүү хямд байх боломж байдаг гэхээр бид нар үйлдвэрлэгчээс аваад хэрэглэгчийн хаалгах хүртэл ерөөсөө дунд нь ямар нэгэн өөр одоо middleman байдаггүй гэсэн үг байхгүй. Тэгэхээр ерөөдөө тэн дээр бол хамгийн байж хамгийн хямд үнийг бол бид нар хөргөж чаддаг. Тэгээд бид нар яг анхны бизнес эхлснээс хойш ерөөдөө бол тэр баталгааг өгдөг. Манай бүтээгдэхүүн өөр нэг газар хямдхан байвал та зөрүү мөнгө авч болно. Тэр бол ерөөдөө одоо хүртэл хэрэгжүүлээд явж байгаа. Тэгэхээр тэн дээр бол бид нар итгэлтэй байдаг, хамгийн хямдхан байдаг. За тэгээд үйлчлэгээний хурд дээр бол манай одоо хөрөлтийн компани багийнхан бол маш байнга ажилдаг, байнга шинэ санаачлал маш их туршилтууд бол манайх хийдэг өөрснөрөө. За ийм зохион байгуулалтанд орё ингээд нэг туршаад үзье гээл. За энэ болохгүй юм байна гээл нөгөө нэгэ тестнээс авах юмаа бол хаях юмаа яавал ингээл явж байгаа. Гэхдээ Монголд бол энэ яг энэ төвжирлийн асуудлаас хөрвөлт бол маш том асуудал. Одоос нь байнга толгойн өвчин. Гэхдээ энэ дээр бол байж болох best better шийдлүүдийг бол олоод хийгээл явж байгаа. Бэлэн байгаа олон мянган нэр төрлийн барааг та 2 цагийн дотор хургуулan авах боломжтой. Ийм л амархан маркет сегментийг тэмдэглээд ав. Танай дээр ингээд онлайн худалдааны ийм бүр том дэд бүтц платформ үүссэн байна шүү дээ. Нэг талдаа платформ технологи талдаа, нөгөө талдаа бүр нөө дэд бүтц буюу түгээлтийн суваг, машин агуулгах гэд энийг өөр одоо ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг компаниудаа технологиос гадна ашиглуулдаг юм уу? Одоо энэ чинь нэг share office гэдэг шиг share economy гэж яриад байдаг шүү дээ, тийм ээ? Тийм боломжтой юу? Ер нь бол одоо яг бид хэдийн дараагийн том прожект бид нар энэ стратегийн шийдвэр байхгүй. За ерөөхдөө маркет сегмент бол ингээд өөрөөсөө аюул амжилттай байх юм байна. Зэрэгцээд энэ маркет zeg shop гэдэг байгаа ч юм яг энэ таны ярьсан шиг те бус худалдаа захим худалдаа руу шилжиж байгаа бизнесүүдийг support хийх төр технологи, магадгүй офис, магадгүй агуулга, магадгүй хөрөлтийн систем те энийг гаргаж ирж тавих нь бас нэг амар том бизнесийн салбар угаасаа нэгдээд байна те. Сайн нэг хэдхэн хоног юм зочил сегмент ингээл орж ирлээ шүү дээ те. Анар захирлаг хөрөнгө оруулж байна. Тэр их хоёр модулийн хувьд ойролцоо байхгүй. Гэхдээ ардлын шийдлүүд мэдээж шал өөр байна. Өөр гэсэн давуу талууд байна. Гэхдээ яг тэрийг гарч ичээд бол бид нар аюул баяртай байгаа. Ягаад тэгэхээр энэ концепцийг бас ингээд бус хүмүүстэй танилцуулах бас ингээд одоо энэстэй хамтран зүтгэж гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ чинь уусаа бизнес хөгжөхөөр аюул гоё гэдэг те. Түүгүүд чинь McDonald's ажууд KFC хоёр ингээд зэрэгцээ байж хараа тусдаа байснаас илүү ашигтай байдаг те. Яг тэр байхгүй. Тэнгүүд одоо бид юу хийх гэдэг нь гэхээр ерөөхдөө энэ маркет сегмент за таны ярьсан технологи гаргаад тавьчлаа. Тэнгүүд тэр технологи бид нар хичнээн супер хийсэн ч гэсэн яг технологийн мэдлэггүй зүгээр ингээд за бүр муугаар одоо ингээд 8 хэдэг нэг хүн байна шүү дээ. Тэр хүн чинь яг утсан дээр бол ажиллана те. Компьютер дээр ажиллах сураг хүн шууд ашиглаад ингээд дэлгүүрээ нэг яг заавал түрүүнд дэмжлэг хэрэгтэй те. Тэгэхээр бид нэг юм нэг shared office хэрэгтэй байгуулад тэн дээрээ сайхан бүх ингээд кофе нэ одоо гэдэг хүний хүнд хэрэгтэй бүх офисын орчныг бүрдүүлээд сайхан тогтвортой орчинд сайхан ажиллаа хий. Шаардлагатай юм шууд хажуудлага ширээсчээд асуудаг тийм IT-ийн спорт ингээд хамт байлгая. Энэ бол best шийдэл байна. За дараагийн шийдэл нь болохоор агуулгын шийдэл байна. Яг бол агуулгах гэхээр л хүн болгоныг юм газар том агуулгыг шаардлагагүй шүү дээ. Тэ нэг бол одоо бид хоёр нөө анхны гэсэн шиг том өрөөнд ч юм уу, унтлахын өрөөнд ч юм уу, харах өрөөнд бараг хурах гэдэг шүү дээ. Тэр чинь бас хүний амьдралын тогтворт аюу хэцүү шүү дээ. Тэгэхээр тэрийг бид нар шийдэж агуулгад яг л зардлаар нь одоо агуулгын метр квадратын төрөөс ер нь Монголд бол нэг 8,000-аас 15,000 хооронд байх байршлууд бол одоо миний хамгийн сүүлийн мэдээлэлээр бол тэгэхээр тэр хүнд заавал тэр томоор нь түрээсэлж байхаар яг манай газар тэр зах зээлх хүмүүсээр үнээр те 8,000-аас 15,000 төгрөөр метр квадрат түрээслээд танд жишээ жижигхэн юм хийдэг бол ганцхан метр квадратыг түрээсэл хамаагүй шүү дээ. Заавал илүү төлөх албагүй. Томроо тэрхээр 10-ыг түрээсэл, 20-ыг түрээсэл үнээр шаардлагатай бол 500 метрийг түрээсэл те. Ингээд түрээсэл агуулгах нь байна те. Яг санаанд ороод байна л да. Манай нэг найз яг тийм онлайн бизнес хийдэг.
Тэгсээр нэ ингээл өрөөндөө бараагаа хураачаал би өста бөө хүргэлттэй надаас манай гэрээс ирж чадаа хүмүүс бараа авах өстэй гэл ингээ гэрээсээ гарч чадахгүй байгаад идэг. Тэгээ тийм маягаар ийм ямар ч одоо юу гэдгийг юу зохион байгуулалт муутайгаар бизнес хийж байгаа хүмүүст л энийг одоо бид нар бол та нарын өрсөлдөгч биш юм а гэдгийг яаж ойлгох хэвтэй. Бид нар та нарын өрсөлдөгч биш харин хөгжих дэд бүтц суурь юм а гэдгийг яаж ойлгох хэвтэй юм бэ? Яг цэвэр яг маркет сегментийг маркет зэг шопт ингээд нийлүүлээд харах юм бол угаасаа бид нар өрсөлдөгч адилхан худалдаа эрхэлж байгаа. Гэхдээ зах зээл гэдэг чинь өөр аимшигтай том шүү дээ. Хувцас эмхтэй хувцас гэхэл ерөөсөө тэрний завар хязгаарч гүйцэтгэх байхгүй юу? Миний авчирсан хувцас биш чи арай өөр хувцас авчиргаа чи тэр өрсөлдөгч биш болчихж байгаа байхгүй тий. Хүн хайсан хэрэгтэй юм л авчиртай. Тэгээ тэр нэг амар санаа зовхгүй илүү нөө хэрэглэгч рүүгээ фокуслаад хэрэглэгчдэд би яаж илүү молио авчиж өгөх вэ гэдгээ хүн болгон бодоход бид нар харин зүгээр тэр технологийн толгойн шийдэл саяны ярьдаг дэд бүтцийн шийдлүүдийг бид нар гаргаад тавьчаа. Тэрийг та нарын зардал дээр ч юм уу те интернет худалдаа эрхлэгчдийнхаа зардал дээр ерөөсөө ачаал болохоор хамгийн бага түвшингүүд бид нар бол одоо баг нэг хөв байхад бол хангалттай болохоор мэн тооцоо мэн яг мэдээж ихний нэг тодорхой хугацаанд бол нэг түвшинд хүртэл бол тэр чинь яаж ч те нөгөө одоо ашиггүй явж болж байна. Окей. Тодорхой түвшинд өрөөд энэ урт хугацаанд бол аюу ирээдүйдээ бизнес гэж харж байгаа. Ер нь гэхдээ нөгөө бизнес өөрөө урт хугацааны хэмжээ заавал харж ажиллах хэрэгтэй шүү дээ. Түүнээс яг өнөөдрөө харж амьдрал одоо бас яг тэр үе өнгөрчлөөч гэж үздэг юм уу те. Хэлж штэ хорооллын пүүсний дэлгүүр ажилладаг хүн манай дээр тавхаасаа илүү өөрсдөө тэрийг платформаа хөгжүүлээд явах юм уу? Тий одоо яг зөв наач аюу гоё асуулт байна. Яг энэ яаж ажиллахаар за нөгөө пүүсний дэлгүүр шүү дээ. Пүүсний дэлгүүрт юу байна? Бараа байна уу? Байна. За мань хүн ямар ч маркетинг бол хийж чадчихээн те хүмүүст бол бараагаа хүргэх боломжууд нь бол мань хүнд байна. Гэхдээ тэр хүнд IT аваад цалинжуулах ч гэдэг юм. Ахаад энэ ер нь аппликейшн ямар байх хэвээр ингээд дизайн гаргаад UX UI зураг ингээд бүх ажилчтай те энэ ажлуудыг манах хийчихэ гэдэг байхгүй. Манах руу ороод Facebook дээр та бизнес пэйж нэгдэг шүү дээ. Яг тэрэн шиг зүгээр өөрийнхөө домен нэр дээр вебсайт ингээд нэг 30 метр төр нээчихээ. За тэгээ борлуулалтын сайн онгод манай хүргэлтийн програмыг ажиллуулж байгаа. Манай захиалгын системийг ашиглаад та нар дуртай тайлан балансаа ингээд өөрсдөө хүснээр ингээд гаргаад авчихаа. За борлуулалтаас шалтгаалаад маш нарийн тооцоол юу байх вэ? Дата болтох хэрэгтэй тийм. Энд бизнес хийж байгаа хүмүүсийн хамгийн чухал юм бол эргэлтийн хөрөнгөө зөв менеж хийх. Нөгөө зарагддаггүй бараан дээр авч мөнгө хураахгүй байх хэрэгтэй шүү дээ тийм. Тэр тэн дээр бид програм ажиллуулад өгөө. Энэ сард дата болтон дээр одоо үгүй. За энэ пүүзийг сард бид хэдийг зардаг тийм. За үйлдвэрлэгчээс Монголд иртэл 20 хоног. Тэгэх юм бол би ерөөдөө хэдэн шигийн барааны нөөцтэй байх систем гэдэг чинь програм гаргаж ирээ тань санал болгох байхгүй. Тэгэхээр чинь бас аюу тум давуу тал аюу толгойн өвчнөж аваа ичиж байгаа байхгүй. Тэгэхээр манай давуу одоо технологийн давуу тал бол энэ бодит практик дээр ингээд аюу 4 жил ингээд тестлэгдсэн. Тэгээ аюу олон залуучуудын оюун санаа програм хөгжүүлээ 4 жил болсон гэсэн. Тийм 4 жил бас яг нэг түрүүн танилцсан анханасаа ихтэл бизнес явуулсан технологи ингээд давхар ингээд хөгжүүл тэслэгтэл явж байгаа юм байгаа л да. Ер нь нэг эмэгтэй хүний хувьд ингээ анзаархаар Instagram-д нэг хаяг нэгээд, Facebook дээр нэг пэйж хуудас нэгээд, нэг групп нэгээд бараа зардаг амар олон хаягуд байдаг шүү дээ эмэгтэйчүүд. Яг нэг гэртээ сууж явах хугацаанд ч юм уу эсвэл нэг гадаадд амьдардаг мөртлөө гадаадд одоо оюутан тэгээд нэг Монгол руугаа бараа явуулаад тэгээд Монгол дахь хамаатнууд нь ингээд нэг юм Instagram хөгжүүлээд захиалга аваад зардаг ийм байдал одоо амар олон байна л да. Гэхдээ тэдэрт яг зөвлөх юм бол те одоо яг энэ салбар чинь ийм одоо дараагийн төвшөндөө ингэж хөгжих гээд байна шүү. Тэгэхээр одоо та нар энэ платформоо ийм болговол илүү хэрэглэгчдэд хялбар байх болно. Энэ онлайн бизнесээ тэр чинь нэг жижиг төрлийн онлайн бизнес шүү дээ те. Маш их байдаг. Хүүхдийн хувцас зардаг, эмэгтэйчүүдийн хувцас зардаг, аксессуар зардаг те. Зөвхөн одоо яг хямдралтай брэнд аутлет зардаг ч гэдэг юм. Тэгэхээр тэдэр зөвлөх юм бол одоо яг бизнесийнхаа хувьд дараагийн түвшиндээ гарахын тулд юу юуг анхаараач, яаж технологижуулах хэрэгтэй вэ гэж хэлэх вэ? За, ерөөсөө хамгийн том юм бол нөгөө дата гэдэг юм байна. Өөрөөс чинь яг ямар төрлийн хүмүүс, ямар шалтгаанаар танаас бүтээгдэхүүн аваад байгаа юм бэ гэдгийг бол маш сайн зэгцтэй бүртгэж явах хэрэгтэй. Тэгээ дата бүртгэх гэдэг чинь өөрөө дараа энэ датанаас би юу авах вэ гэдгийг мэдчихэж ямар мэдээлүүд энэ би ямар системээр бүртгэх юм бэ гэдэг асуулт гарч байгаа байхгүй. За мэдээж манай платформыг ашиглахгүй зөв хуваараа хийж байгаа хүмүүс зөвлөгөө өгч байгаа байлаа те. Тэгэхээр яаж л тэрийг аягүй зэгцтэй бүртгэх хэрэгтэй. За томроод ирэх юм бол мэдээж систем ашиглах нь бол маш зөв. Систем бол мэдээж бэлэн тайлбар өгснээр амархан гаргадаг. Хоёрдогт нь мэдээлэл аюулгүй байдал гэдэг юм ч өөрөө системдэр бол маш сайн хангагддаг байхгүй. Excel чинь орохгүй бол тэр чигээрэл нэг юм хар аргаар механикаар томрохчгүй болоод байгаа юм шиг хэрнээ нэг тэрүүхэндээ л хөгжнө л гэсэн үг үү? Яг мэдээж тэр хүн яаж хөгжих бол нөгөө өөртөө нөгөө хүмүүсийн потенциалаас болно шүү дээ. Гэхдээ
Яг бид нар болохоор мангар амархан шийдэл санал болгоод байгаа байхгүй. Зүгээр манай платформыг сайхан ашиглаад юмнуудаа хийгээд явчих. Тэгэхээр бид нар технологи тархалтын хариуцыг танай компани чинь IT-ийн залуус нь бид нар болчихё гэсэн санаа баггүй цаагаараа. Тэгэхээр та үнэхээр супер чадаад байгаа юм байл зөв бизнестэй анхаараа хэрэглэгчтэйгээ яаж ямар мессеж өгөх үү, ямар маркетингийн контент хийх үү, одоо нэмж ямар бараа зарах уу гэд тэрнэр гой толгойгоо ажиллал. Бид нар технологи чи яг манай тал дээр одоо шинэ яг ийм сонголт бүх хүмүүст гарч ирэн зэ. Одоо аюус таны хэлсэн шиг ингээд аюугаа гадаадаас ч юм ингээд Монголд хэрэглэгч нөө нич маркетаа олцсон. Тэдэртэйгээ гой харилцаа явьж байгаа хүмүүс байна шүү дээ. Тэнгүүд тэдэрт яг л түрүүний ярьсан технологиудыг яаж хөгжүүлэх вэ гэдэг юм гарна. Ерөөсө хоёр сонголт байгаа байхгүй. Нэг бол манах шиг ч юм уу ийм платформыг ашиглаад нэг бол явж болж байна. Нэг бол өөрсдөө IT-г аваад ингээд тэдний ихнээс нь хөгжүүлнэ гэсэн үг байхгүй. Яг ихнээс нь хөгжүүлэхийн нэг сул талууд нь бол маш их зардалтай. Монгол одоо хүн бол зөвхөн Монгол шиг дэлхийн зах зээл өөрөө IT-ийн хүний нөөцийн дутагдал гэдэг юм уу те. Яг нөө төслүүд нь аягүй ихсчингүүд нөө байгаа хүмүүс ч олон юмруу хуваагдаад оронгууд нөө IT-ийн олд зөөрэ багасч байгаа. Тэгээ зах зээлийн хувьдлаар олдс багтахаар мэдээж тэдний цалин мөнгөөрөө ихсэж байгаа. За тэгээ нэгэнт төсөл юм уу за ингээд хөгжүүлээд гаргаад авлаа гэхэд тэр чинь өөрөө ингээд нэг IT-с л амар хурдтай хөгжиж штэ. Тэгэхээр тэр ингээд нэг удаа хөгжүүлээд болчлоо гэсэн үг шүү байхгүй. Баян сайжруулж иж тэр чинь өөрөө юм хэрэгтэй юм хэмээрээ байх байхгүй. Тэгэхээр ингээд нэг юм хөгжүүлээд хайчвал 6 сарын дараа ч юм уу сарын дараа жилийн дараа гэхэд тэр чинь өөрөө хуучин болчихно. Тэгэхээр ингээд технологижуулан платформ руу орвол манайх ингээд технологийн хариуцыг гэхээр нэг том бизнесүүд л ингэдэг байлгүй дээ. Одоо гаднаас дистрибьютор оруулж ирдэг те. Дистрибьюторээр одоо памперс оруулж ирдэг, ариун цэврийг оруулж ирдэг. Тийм том газрууд л техвэлгүй дээ гэж бодчих бас болох юм те. Хүмүүс чинь нэг технологи гэхээр л том компаниудын хийдэг ажил гэж бодоод байдаг шүү дээ. Тэгэхээр нөө жижиг одоо яг л саяны кейс жижиг жишээ шиг одоо ийм өдөртөө нэг ийм 10 бараа зардаг ч юм уу тийм дэлгүүрүүд танай платформыг ашиглах боломжтой юу? Ер нь хамгийн жижигдээ ямар хүмүүс аж ахуй нэгжүүдэд хүрэх боломжтой? Ер нь бол өдөрт нэг 5-10 бараа зарж байгаа юмнууд бол яг манайхаас эхэлчихвэл манай дээр аягүй хурдан томрох боломжтой байхгүй. Манай дээр юмнуудаа датагаа аягуусаа авчин 10 хэрэглэгч гэдэг чи үүдээ ингээд сартаа хит болох те 300 болно ч гэдэг юм. Тэргээ ингээд бүртгэл явах нь тэгээ яаж томорч ийн гэсэн үгийг танахыг хэрэглээд манайхын хэрэглэхээр яг ер нь бол технологи гэдэг ч юм уу те тэр тал дээр ямар нэгэн толгой төвчөнгөө болно. За бидэрдээс ерөөхдөө менежмент гэж гэдэг юм уу ер нь нөгөө борлуулалтын ч гэдэг юм зөвлөгөөнүүдийг бол бас аваад харилцаад бид нар мэдээж нөгөө хамт ажиллаж байгаа бизнестэйгээ байнгын юм уялдаа холбоотой ажиллана шүү дээ. Тэгэхээр тэндээс л аягүй гоё юм зөвлөгөөнүүд бас аваад явж бодно те. Тэгэхээр танай платформыг хэрэглэнэхээр бүгдээрээ л нэг юм платформтой л онлайн дэлгүүр болно гэсэн үг юм уу? Үгүй ерөөхдөө бол ийм маркетинг юм дээр оронгууд ингээд төрөл бүрийн темплейтүүд байж маркетинг шоп дээр тэ сонголтууд байж юм. За энэ бол магадгүй бэлэн хувцсанд илүү ойрхон юм байна. За энэ магадгүй wine ч юм уу илүү ойрхон юм байна. За энэ бол одоо юу гэдэг хүүхдийн хувцсанд илүү сонирхолтой болохоор ийм темплейт байна гэд загварууд бол өөр өөр байна. За зарим нь бол зөвхөн ганцхан брэнд оруулж ирдэг компаниуд ба штэ. Ийм сонирхол илүү тохирох юм байна. Энэ бол олон төрлийн брэнд оруулж ирдэг бизнес илүү тохирох юм байна гэдэг ингээд төрөл төрлөөрөө темплейтүүд бол гараад явна. Ер нь Монголын зах зээл дээр явж хамгийн өндөр ашиг олдог бизнесүүд чинь худалдааны бизнесүүд гэж бүр гарцсан байлаа шүү дээ. Тэрэн дээр танаас салбарын талаарх тоо байна уу? Ер нь л нэг ямар нэгэн байдлаар ингээд гаднаас юм оруулж ирж заргах нь л ер нь хамгийн өндөр ашигтай байдаг юм шүү. Цүм хийн гэдэг шиг. Ер нь яг яалт чинь нэг худалдааны бизнесийн бас айгүй одоо гоё юм нэх юм уу бараг ингээд айгүй хурдан эргүүлээд явцдаг учраас нэг эрсэл айгүй багтай баг гэхэд банаа сайхан байж идэг те. Магадгүй нэг барилгын төсөл ч юм уу ямар нэгэн бос юмнууд ч нэг өөрөө олон жилийн олон мөнгө хийчээд 2-3 жил хүлээн штэ. Тэгэхэд худалдаа бол ингээд өдөр болго ингээд борлуулалт байж идэг. Өсөлтөө айгүй хэмжихэд айгүй амархан ч гэдэг юм уу. Ер нь хэдэн төгрөгийн ашиг болоод байгаа гэдгээ бодгоцсон маш амархан штэ. За бид хэдэн төгрөгийг оруулсан. Энэ тэд ирсэн тэд болсон ингээд нэг сток кармантах мөнгө гаргаж ирээд тоолж байгаа юм шиг айгүй амархан байхгүй. Тэр бас худалдааны бизнесийн давуу тал. Гэхдээ Монголд мэдээж үндэсний үйлдвэрлэл гэдэг юм амар сайн дэмжих хэрэгтэй. Гэхдээ нэг л өнөөдөр бид нар үйлдвэрлэж чадахгүй байгаа учраас амар шалдан гүйцэлтэй шугасаа оруулж ирэхээс өөр арга байхгүй те. Гэхдээ бидний маркетинг шопын төслөөс ер нь бол үндэсний үйлдвэрлэлээ яаж дэмжих үү гэсэн бас нэлээд гаргалгаа бидний төлөвлөгөө нь бол бизнес төлөвлөгөөнд бол орцсон явж байгаа. Мэдээж одоо ямар ч бизнес зах зээл дээр
хөгжих явцдаа хэрэглэгчээ хөгжүүлж яадаг те тухайн зах зээлийг бас хөгжүүлж яадаг л да. Тэр яг танайх хамгийн анх одоо ингээл онлайн бизнес нэвтрүүлээд явж байхад хэрэглэгчид яаж хүлээж аваад хамгийн их тулгарч нөгөө хэрэглэгчид хүлээж авч чадахгүй дасан зохицохгүй байсан асуудлууд нь юу байсан тэрийг яаж шийдээд хэрэглэгчээ зах зээлээ хөгжүүлээд ирсэн бэ? Тэнд одоо нэг стандарт тогтоогоод явж штэ. Миний хувьд баг энэ салбар руу орж ирсэн хамгийн анхны шок тэр байсан. Яах энэ байгууллагатаа орж ирэхэд удаачгүй байсан. Яг хэрэглэгчид яг онлайн худалдаа гэдэг дээр ерөөсөө төлөвшөж амжаагүй. За ингээд нэг бараа сэтгэх тухайхан магадгүй сэтгэлийн хөвөрлөөр ингээд захиалцдаг. Тэгээ яг ингээд тэнд чинь өчтөчнөө процессыг явагдаад бараа агуулгаасаа гараад жолооч нар нь очингууд уцаахгүй халга болчдаг. Одоо эргээд харахаар 2 жилийн хугацаанд бол манай онлайн цахим худалдаа одоо худалдаа авахч нар бол нэлээд сайн соёлжсан ядчил уцаа аваад алга болохгүй тий уучлаарай би одоо завгүй амжихгүй эсвэл өөр хаягн дээр авъя гэдэг юмнуудыг бол хэлээд сурцсан. За тэрэндээ бол нэг гой бахархалтайгаа мөн тэрэнд нөлөөлсөн хамгийн чухал зүйл юу гэхээр манайх өөрөө нэг 7 хоногийн сэтгэл ханамжийн баталгаа буюу онлайн худалдаа гэдэг мөрөө баталгаатай гэдэг тэр одоо ойлголтыг бас хэрэглэгчтэй нэлээд сайн өгч чадсан. Тэгээ тэрнийхээ үндсэн дээр бас хэрэглэгч маань нэлээд одоо суралцсан болоо гэж бодож байна. Одоо миний л туршлагаар бодохоор түрүү ярьжсэн шүү дээ нөө Instagram дээр янз бүрийн жижиг онлайн дэлгүүрүүд байдаг шүү дээ. Тэндээс захиалгаар чинь заавал эхлээд төлбөрөө 100% төлөх ёстой. Тэгээд буцаад тэр сайз таарахгүй бол буцаана гэсэн ойлголт юу баг байхгүй тий. Тэгээ хүргэлт нь тэдэн төрөг байна дэргээд нэг тэр жишгээрээ бодоод байхад яг ийм зөвхөн энийг бизнесгээ хөгжүүлж байгаа платформчаараа өөр соёлтой байд юм байна шүү дээ тий. Яг би танахаас юм авч үзег болоод гэж хэлээ та. Тэнгүүд ямар их баталгаанууд өгдгийг гэж 7 хоногийн дотор буцаана гэдэг чинь одоо айгүй баг энэ зах зээлийн анхны жишг үү? Магадгүй тий. Магадгүй. Тий. Гадаадд л одоо нөө явж хахад дэлгүүрүүд чинь худалдаа авчаад 7 хоногийн дараа та буцаалтаа хийж 7 хоногийн дотор буцаалт хийж болно гэдэг соёл байдаг гэж хэлснээс би нэг өөрөө бас салбарлаа орж ичээд анх маргач 3 хоног гэж байгаад ер нь бол 7 хоног болсон. Сүүлийн 2 дахь жил байна тий. Тэгээд би нэг яг нөгөө фронт дээр ээжэдэг ингээл хэрэглэгч буцаагаал аваад ирдэг. Тэнгүүд хөршин чи хугацаа нэтэрсэн байна шүү дээ буцаахгүй. Айгүй их цахилаад руу ордог байсан. Яг энийг яах хэвтэй. Тэгээд тэр чинь баг 14 ингээл зарим сар мар үлдсэн. Одоо хитэрсэн хугацаатай юмнууд исэн. Тэгээд тухайд бол яаж юм гэхээр бид нар бол одоо тиймэрхүү асуудал гаргаж байгаа нь өөрөө массын магадгүй 1-2% байна. Тэгээ бусд нь бол тэрийг дагаад одоо юу гэдгийг хохирох хэсгүй. Бид нар хэрэглэгчийн номер 1 тавих хэвээр. Яаж борлуулалт хийсэн тэр шиг буцаалтаа авч явах хэвээр гэдэг юм дээр 2 жил сураад одоо л айгүй гоё болчиход байгаа шүү дээ өөрөө. Тийм айгүй happy авдаг. Тийм баталгааг сайн өгч чаддаг болохоор бас хэрэглэгчийн итгэл хангалттай сайн үүсдэг байх л та. Гэтэ айгүй гоё юм тэгж харагдажсэн. Бид нар ингээл буцаалт 7 хоног гээл ингээд тавьчихар зөндөө буцаалт гарах юм шүү гэдэг ингээ point бас гарч болдог те. Тэгэнгუთ яг үнэндээ бас ингээд Монгол хүмүүс айгүй гоё маш баг гарч байгаа хөөх. Бүр төсөөлж ирснээс бүр хамаагүй баг гарч байгаа. 7 хоног төл боддог юм байл та. Тэг тэгжсэн сүүлийнхаа момент дээр айгвал заавал эн чинь хэрэгтэй байна гэж боддог юм болоо. Тэрийгээр бас их гоё санагдсан уу? Тэгэхээр бизнес дээр бас ямар ч бизнесийг хийхэд хангалттай одоо итгэл өгөхтэй юм байна л да тий. Тим одоо итгэл өгөхтэй байна. Өшөө юу гэдэг хэрэглэгчтэй нэгдүгээр түндлэх хэрэгтэй байна ч гэдэг юм уу. Тиймэрхүү зүйлийг ер нь юун дээрээс олж авч ирсэн юм бэ? Эхнийх бол зөвхөн цэвэрлэл нönööг одоо гэдэг нь өөрсдөө төсөөлөл байгаа байхгүй. Бид нар яг ийм мөрөө ялгарх хэвээр, бидний таавдлын авах хэвээр. Биднээс анхны дээр барьж авсан юм өөрөөл бид нар ерөөсөл бусд компаниудаас зүгээр ялгарх хэвээр, бусд компаниудаас ерөөсөл үйлчлэгээр л ялгарх хэвээр. Ягаад гэвэл худалдаа гэдэг дээр нүг бараа өөрөө ялгарх боломжгүй байхгүй. Чи аягийг авдрахад би аягаа авдралаа хоёлаа гэл адилхан бараат та. За адилхан магадгүй сөрс нэг байвал хоёул үнээр үргэлжлэхэд аягүй төвхтэй те. Би нэг л үнэ доош нунагаалаа хоёул ашиг багсан. За тэр чинь нэг тодорхой түвшинд очиж зогсон шүү дээ. Тэгвэл тэрний цаана юу ялгарх вэ гэхээр ерөөсөө үйлчлэгээ байгаа байхгүй. Тэр ихэдээ бид энийг гард барьдаг ганцхан мотон ирсэн. Бидэртэй харилцсан хүн манайхаас юм авсан байж болно, мэдээлэл авсан юм байж болно, бараагаа буцаасан байж болно. Ерөөсөө тэр бүх хүмүүс өөрсдөө сэтгэл хангалуун үлдэх хэрэгтэй, хаппи үлдэх хэрэгтэй байхгүй. Ер нь та бид нар ингээд юм зарахтаа аягүй гоё үйлчлэгээ үзүүлчихдэг те. Буцаад магадгүй буцаалт гэдэг тийм кейс гардаг те. Ялгаагүй яг л ижлэхэн л үйлчлэгээ үзүүлэх хэрэгтэй. Тэ энэ болно болохгүйгээд хэрэглэгчд ямар нэгэн байдлаар тийм таагүй хэрэглэж ерөөсөө битээвэлдэ
яг л анх юу яаж ингэж инээжсэн тэр шигээ хүлээгээд аваа гэдэг. Тийм юмыг бас ажилтнуудаа Тэгээ бизнес дээр ингээд үүсгэн байгуулагч захирлууд гоё юм ярьдаг те. Хизээд ингээд ийм Питерстэй хэрэглэгчээ бодно, хэрэглэгч хаан аз жаргалтай авах хэрэгтэй гэд. Гэтэл хамгийн бага нэгждэр байгаа хүн яаж үйлчилж байгааг бас тэр болгон хянаж контролдож чадахгүй шүү дээ те. Тэгэхээр тэрийг хяналтгүйгээр яг нэг стандартын үйлчилгээ гаргахын тулд хүний нөөц сайн байх хэрэгтэй болдог. Тэр нэг стандартын дагуу үйлчлэх. Тэр хүний нөөцөө яаж бэлдэж ирсэн бэ? Нарийн одоо хүний нөөц өөрөө бас өөр аз жаргалтай байж тэр аз жаргал гарна шүү дээ. Тэгээ танайх чинь богинохон хугацаанд их олоолаа олсон юм байна. Тэгээ хүний нөөцөө яаж бэлддэг вэ? Тийм хүний нөөц гэдээ ярихаар одоо л ингэж бодогдтой байгаа. Ер нь би өөрөө хүний нөөцийн мэрэгжилтэй. Тэгээд бүр ингээ онлоос нь эхлээд гэдэг юм ингээд судлаад эхэлсэн. Тэгээд ажил дээр гараад ирнэ ингээд бас нэлээд удаан хүний нөөцөөр ажилласан болохоор ер нь би бас тэгж хариулаад идэв. Хүний нөөц гэхэр нэг тийм тоочны 1-2 ингээд гоё зүйлийг хийгээл тэрний ингээд хүний нөөцийнх нь одоо бүх функц нь гоё болчдөг биш. Маш олон зүйлийг ингэж бодлогын чанартай ингэж хийж тэр нь гоё болдог. Бид нар ер нь ингээд ямар хүнийг сонгож авах гэдэг байгаа тэрнийг мэддэг. Ороод ирсэн хүн айгүй гоё хүлээгээд авчдаг. Тэ хараас нь яг тэр ажил дээр нь ямар ур чадрууд хэрэгтэй тэр хүнд сургадаг, дэмждэг тэ. Тэгээд эргээд сэтгэл хангалуун ажиллах талаас нь зөндөө олон зүйлүүдийг хийдэг. Удирдлагууд маш чухал өргөрөөлтөд оролцдог тэ. Тэгэхээр тийм их олон зүйлүүдийг хийж одоо тэр хүний нөөцийн тэгжиж үр дүн гарна те. Тэр олон зүйлүүдийнх нь жишээ нь юу ах вэ? Жишээ нь ер нь сургалтыг хэдийн хугацааны давтамжтай авч иж үр дүнтэй байх уу? Ямар сургалт авах хэрэгтэй? Тийм сургалт гэхээр ингэж харагдаад байгаа байхгүй. Одоо айгүй их залуучууд ингээд ажилд ороод эхэлчихлээ тий. Одоо ч мөр 2000 оныхан ажилд ороод эхэлчихлээ шүү дээ. Тэгээд харахаар ерөөсөө ингээд сурж өгч ийл гэдэг хүсэл эрмэлзэлтэй. Тэгэхээр тэндээс хамгийн дөрөнд бид нар ингээд барьдаг юм яг ингээд бие дааж сурах тэр боломжийг айгүйх нээж өгөхийг бас их зорддог. Ер нь зүгээр тэрний өрөөнд бид нар ажил дээр номын булан нээж байгаа. Хүн болгон ингээд ажил дээр нэг цаг ерөөсөө ажилласаа нэг цаг завсрал аваад ном унших хэрэгтэй. Ингээд компаниасаа номын сангаа төгчүүлээд бас ажилтнууд нь өөрсдөө ингээд байдаг номнуудаа авчираад нэмэрлээд ингээд номын булантай болоод бүх ажилтнаа ингээд номоо нэг цаг уншиж болно шүү гэдэг эрхийг өгчөж байгаа. Өдөр тутам ингээд ажилтаагаа ингээд ажлаа хийгээл хахаар яг өдөр тутмын ажлаа хараад идэг. Яг нэг мэрэгжлийн чиглэлээр ингээд хэдэн ном уншаад тэгээ харахаар яг ингээд шин зүйлийг харж эхэлдэг те. Тэгэхээр зүгээр хамгийн энгийн нэг жишээ гэвэл манай компани дээр одоо хэрэгжүүлж байгаа нэг тийм зүйл байна. Манай бизнес үргийн ном гарч байгаа хгүй. Тэгээ ном бичиж байгаа явцад айгүй олон одоо түүхүүдийг л харьцуулж үзэж байгаа штэ. Үе үеэрээ ялгарч байна л да. Нөгөө 8-ны үеэс эхлээл 8-ны үеийн бизнес эрхлэгч нар чинь тав тух гэдэг үгийг баг мартчихсан те. Нойр хоолгүй шахуу явж тухайн одоо нөгөө бизнесийн анхны капиталыг бий болгосон байгаа хгүй те. Тэр капитал дээр үндэслэж дараагийн шинэ үеийн одоо нөгөө олон улсын стандартын дэлхийн жишг бизнесүүд суйрлагдаж орж ирж байгаа жишээний. Тэгээд магадгүй тэрэн дээр үндэслэгдээ дахиад дараагийн шинэ үеийн бизнесүүд одоо яг эхэлж байгаа үеийн юм шиг байгаа те. Энэ үе яг ямар үеийг илэрхийлж хэлж байгаа юм бэ? Магадгүй энийг бол зарим хүмүүс амар өндөр ашиг хардггүй. Магадгүй нийгэмд үн цэн үлдээх бизнесийн төлөө үн цэнийн төлөө бас ингэж өрсөлдөж бизнес хийдэг ийм шинэ үе юм болоо өдр гэж тайлбарлах шиг байна л да. Яг өөрийнхөө салбараар ч юм уу өөрийнхөө компани бас алсын хараагаар бодох юм бол шинэ үеийн одоо бизнес эрхлэгчдийн үн цэн бас хаана оршдог. Энэ бол магадгүй яг одоо сүүлийн залуучуудын ерөөхдөө эцсийн зорилго өөрөө нэг яг мөнгөндөө биш байна л да. Яг тэгэхээр яг бизнесээс мөнгийг бол салгаж язаж болохгүй. Яг нэг зөв машинаар засал л да. Машин А-цэгээс Б-цэг рүү хүрэх хэвээр. Зорилго бол өөрөө тэр Б-цэг байхгүй. Бензин бол тэнд хүргэх төлшин шүү дээ, тийм. Тэрнтэй яг адилхан бизнес бол өөрсдөөс алсан яриатай байгаа, тийм. Зорилготой байгаа. Тэр зорилго руугаа хүрэхэд санхүүч өөрөө бензин л байхгүй. Тэгээс гол юм биш. Гол нь үеж ижил хүмүүсээ цалинжуулна хөдлөн шүү дээ, тийм. Ер нь гэхдээ эцсийн зорилго бол өөрөө тухайн бизнес болгон өөр байгаа шүү дээ. Тэгээ бид ерөөхдөө яг энэ e-commerce дээр ерөөхдөө мишн бол ерөөсөө Монголд байгаа эцсийн хэрэглэгч нар аягүй сайхан 5 дахь үйлчлэгийг хамгийн бага зардлаар аваасаа л тэгэхээр имэл зарлагын төлөө явж байгаа залуучууд байгаа. Энэ бол имэл юмаа гэж таамаглалцсан юмыг
зүгээр тестлээд үзэхэд тийм биш байх магадлалаас аягүй зөндөө байдаг. Бид нар анх цахим бодолтоор ороход мэдээж найз нөхдийн хүрээл бизнес явах хүрэн бид нэг ийм хийх гээд байна. Ийшээ ирэхэд өнөөдөр хүртэл цугласан мөнгөө хийх гээд байна л гэдэг л айдиа явна штэ. Тэмүүд аягүй бол хүмүүс яах гээд наа чи ястай бүтэхгүй тэгсэн дөрөв хэдүүлээ нэлээд энд ийм барилгын хотхон барьчи нэг ийм рүү ингэчи гэл яг нэг уламжлалт юм руугаа хийх гээд байгаа байхгүй юу? Хэдүүлээ ингэчил энэ чинь батаасан. Бүр ийм санаа хүртэл явжсэн. Хэдүүлээ нийлжээд банк ус байгуулчихъя. Тэг хэдүүлээ ингэ нийлгээд нэг банк ус жалаад идэв шүү гэдэг. Хэдүүлээ банк усын нэг гарааны дүн чинь 2 тэрбум байсан баг. Нэг 400 сая яжаад 2 тэрбум болчих шиг болж ирсэн. Яг тэр үед ийм яриа манай найз донд явагдчихсан байхгүй. Хэлээ мөнгө нийлүүлээд банк ус хийчихье. Найдварт. Хөл мөнгө зээлээд буцаа заавна гэдэг те. А тэнгууд энэ өөрөө бидний нөө мишн өөрөө биш байсан байхгүй. Одоо ганцраг хөтөрийн зорилго өөрөө биш байсан. Битээр ирэхэд яг зорилго болохоор ингээд одоо нэг одоо ярихад айгу сонь санагдаад ингээд 5 дугаар ангийн 2 хүүхэд шүү дээ. Ингээд битээр 6 буудлын 35 дугаар сургуульд хамт 4 дугаар ангиас хамт сурсан. Тэгээ битээр ирэхэд нэг манай хүн салхитад амьдэрдэг, би чингэлтэд амьдэрдэг. Тэгээ 6 буудлаас яг 7 буудал хүртэл нэг гэрийн зүгнийг байхгүй. Тэгээ найзууд. Тэгээ битээр 6 буудлаас 7 буудал өдөр болго ингээд юм ярьж явдаг гэсэн юм. Тэгээ битээр мэдээж өдөр болгон шал өөр юм ярина. Гэхдээ битээр ярианд өнөр айгу их нөө ингээд Монгол улсад айгуугаа бизнес хийх юмсан тий. Одоо энэ ажрал захирлчиг болох юмсан, жигүүр грандэ одоо Баттар захирлчиг болох юмсан гэх юм. Ингээд 5 дугаар хүүхдүүд тийм яриад явдаг байсан. Тэгээд тэрнийхээ төлөөж бас нэлээх хөдөлмөрлсөн, зүтгэсэн, өөрсдөө айгуу шахдаг нөө уралдаг, морь нэг уралдаад ирэхээр өөр өөргөө сойдог гэдэг шиг хин шахаагүй бахал өөртөө хичээлээ гээл энд олимпиадад ороод ингээл явж идэг хүүхдүүд байсан. За бизнесийн хувьд одоо ингээл сонсохоор дандаа л өсөлттэй ажилласан юм шиг харагдаж байгаа. Гэхдээ яг тэрний цаана бол шүсэ шахуулж ирсэн үе бол зөндөл байсан бах тий. Хамгийн хэцүү үеуд юу байсан? Түүний ард яаж гарч ирсэн бэ? Тэгэхээр ганцраг хөтөлөө чинь анхны бизнес бол бид нар өмнө ярьжсэн сургалтын төгөөс эхэлжсэн. За тэгээ хоёулаа 2 жишээ яваад сурч боловсроод ажиллаад эргээд бүтээр нийлэхдээ яг чи бүр 2 дугаар курстэй гэжсэн тий. 2 дугаар курс. За ингэж явж сүүл бүтээр яг нэг буцаад одоо нэг төрөвчөнд орно гэдэг юм уу одоо үеийн бүх нэг одоо ашиг сонирхол зорилго бүх юм давцсан үе магадгүй тэр нэг төрөний ярьсан дистрибьюшн бизнес дээр эхэлжсэн. За тэнэр үл ерөөхдөө бүтээр ингээд заа мөнгө нийлүүлээд ингээд 50 сая төгрөг нийлүүлээд эхэлжсэн байхгүй. Тэрний амар том челленж нь болохоор за бараа буугаад ирлээ. Тэмүүн тэр чинь нэг нийтдээ нэг 3 портерчлөө нэг юм бараа бууччаа. Тэгээд тэр нисхийн тэнэгт каргон дээр буучж байгаа байхгүй. Тэгэл тэрийг одооных шиг ингээл тээврийн компани авчаад шууд ингээд буулгаад өгөхгүй штэ. Бид өөрсдөө ярьж байгаа өөрсдөө. Тэгээд нөгөө л нэг найзууд нөгөө дүүнэр мөнрөөс аваад аваачаад буулгачаа. Тэгээд хаана болох юм бид нар агуулах байхгүй. Тэгвэл бүгдийг ганцаагийн онцлог юу нэ том өрөөнд аваачаад болгоцсон. Ганцаагийн гэж тэрсэн. Тэгээ баахан яг эхний ээлжинд дан жихвэрж исэн. Тэгээ жихвэрээд чинь албасны юм аваад бас бараанд нэрэд ингээд сөүлдэл тийг салбарлаж исэн. Хамгийн хол нь ингээд 5 төрлөө ярьцмаартай. Тэгээ баахан жихвэрж исэн. Тэгээд ингээд чихнүүдээ ингээд гэртээ ингээд хураацсан. Тэр бүр амар. Тэр ингээд ханаа тойрол хураацсан тийм. Дунд нь өөртөө суудсан. Тооцоо ингэ сууж байгаа байхгүй. Тэгээ ганцаа 2 охин нөө чихэндээ гөрөн тоглоод наазаа нэгэл тэгэл явжсэн. Тэр өөртөө баг ингээд хагас галзуу юм шиг явж байгаа байхгүй. Тэгээ ерөнхийдөө рекрутинг хийх гээд байдаг. Нөгөө 8 болохнаа чинь тэр их борлуулалтыг хийж чадах байлгонгод за хоёул хүнээ авъя, хувааж авъя. Би операторууд авъя. А чи болохоор юу вэ? Хөрөлтний ажлууд аваа гэж хувааж аваад явжсэн. Яг бямцлагны би угаасаа нэг битэр чи хуучин бас хамт ажиллаж байсан учраас аюу мундаг амар том гүйцэтгэлийг аюу сайн гаргаж чаддаг. Тийм хүмүүсийг стажиусын шахаж чаддаг хүн гэж мэддэг учраас битэрт яг тийм хэрэгтэйс байхгүй. А битэр чи илүү нэг тайванч гэдэг юм уу хүнтэй нэг логик ярьдаг ч юм уу ингээд нэг иймэрхүү төвшөнтэй. За чи нөхөр минь ингээд байна. За ажил сайжруулах чамд ийм төлөвлөгөө өгье. Тэдэн сараанаараа ингээ гэж хүнтэй ярихаас хүний нэг очиад шууд загнаад идэг тийм үү. Тийм амар загнаад идэг. Ажлын явахаар нэг яг загнадаг гэж хэлээгүй шүү. Тэгтээ нэг тийм бас хүнийг айлгадаг хүмүүс бас байх хэрэгтэй байхгүй наа. Багч өөрөө тэгж энэ төрөл хүмүүс бүрдчихэж баг өөр амжилттай явдаг тийм. За айлгадаг юм юм байна тийм. Бас яг ажилтнуудад битээрээс илүү гэмчлэгөөс айдаг тийм. За шинэ ажилдаа авах эрэлт хэрэгцээ ямар вэ? Хэр хангагдаж байна? Компаниуд нэг байнгын л нэг шинэ ажилтны юутай байдаг шүү дээ. Нэг зар тавиал те. Тэгээд ирж уулзж байгаа хэрнээ яг тэр нэг нөхцөл уялдаж өгөхгүй байгаад байдаг. Танах яг зараараа хүн авдаг уу эсвэл хэд хантан хийдэг юм уу? Тэ яаж хүний нөөцөө бүрдүүлдэг вэ? Тэ доктортой ажиллах бодлого нь юу вэ? Миний нөөц болохоор ер нь одоо хэрэгцээ бизнес ингээд хурдтай өсөж байгаа үед бол ерөөсөө тасралтгүй ингээд оронтой бол ер нь байж байгаа. Ер нь зах зээл нь өөрөө ингээ хомсдолтой байгаа. Яг тэгэхээр
ер нь 2008 он 98-аас 2008 оны хооронд төрсэн хүүхдийн тоо өмнөх онуудаас ер нь огцон бага байгаа юм байна. Тэгэхээр тэр нь өөрөө зах зээлд нөгөө одоо 98 оныхон ч төгсөөд эхэлчихлээ шүү дээ. Тэгэхээр тэр тийм хүн одоо яг төгсөж байгаа нөгөө ажил хүч нь өөрөө бага нийлүүлэгдээд байгаа байхгүй тий. Тэгэхээр тэрнийг харахаар ингээд массаараа нийлүүлэлт нь бага байгаа юм байна. Бизнесүүд айгүй их гарч ирээд байгаа юм байна. Тэгэхээр хүссэн өсөөгөө ингээд өрсөлдөөн болвол бий болчихж байгаа. Тэрнийгээ дагаад угаасаа ингээд хомсдолд ороод байгаа. Тэгээд 98-аас 2008 он. Тийм тэр сулгаар бол тийм 98-аас 2008 оны хоорондох тэр төрөлт айгүй бага юм. Өмнөх хамтаар ажиллах бага юм билээ л дээ. Тийм зүгээр ер нь зах зээлийн хүчин зүйл бол байгаа. Тэгээд нөгөө бизнес бас тодорхой хэмжээнд өсөд байгаа болохоор хэрэгцээ айгүй их. Тэгээд ер нь зүгээр суугаараа ярих юм бол ер нь бизнес нэтворк гэдэг юм уу те. Ер нь гол сорс бол бизнесүүдэд тэр л байх шиг байна. Marketing Shop Coin эзэмшигч танд хэрхэн өгөөж хүртэх вэ? Хурдастай хөгжиж буй захим худалдааны салбарт 4 жил дараалан 40%-аас дээш өсөлт үзүүлж байгаа Market Segment худалдааны платформын ашигаас сар бүр 30% ногдол ашиг авах. Захим худалдааны цогц систем болох Marketing Shop төслөөс 30% ногдол ашиг авах болно. MSC Coin бусдаас ялгарх гол онцлог нь танд гарцаагүй таалагдана. Учир нь бид нээлттэй захиалга дээр гаргасан хэмжээндээр нэмж нийлүүлэлт хийхгүй бөгөөд энэ нь таны авсан койны эрэлт ихсэх тусам ханш өснө гэсэн үг. Ингэснээр та ханшийн өсөлтөөс ашиг хүртэх боломжтой болно. MSC Coin худалдаа авахыг хүсвэл яг одоо CoinSig Market Segment сайтаар орон захиалга өгөөрэй. Ер нь том корпорат төвчний компаниудад ажиллаж байгаа л бизнесээ хийя гэд. За одоо ер нь цаг нь болсон юм байна гэж шийдвэрээ гаргаж ирсэн гэж байна шүү дээ. Ямар тэгээд сонголтыг ер нь яаж хийгээд тэр түүхийн эхлэл ер нь яаж явж ирсэн бэ? Тэр чинь нэг юм ажиллаа золиослж штэ. Амжилттай болох үгүй мэддэхгүй бизнес рүү байгаа мөнгө оруулаад шууд туршиж үзэж штэ. Яг 12 онд би нөгөө төгсч ирэнгүүтээ төлөвлөсөндөө MSC Energy Research гэдэг компанид орж исэн. Тэр нэг жил ажиллачаад нөгөө л миний нөгөө хуваараа бизнес ихтэй өөрөө юм хийж үзэх юмсан, алдаж амж үзэх юмсан гэдэг мөрөөдөлтөд автагтаад тухайн үед MSC-с жил ажиллаад ажилласаа гарчиж байгаа. MSC зэрэгд аягүй гоё ажиллаж исэн, зөндөөс сурж мэдчихсэн. Тэг яг хүүхдийн л бодол тухайн үед ингээд бас тодорхой нь болчлоо гэд нэг жил ажиллаж байгаа. Нэг жил ажиллаж. За ер нь том компани ингэж ажилладаг юм байна. Ер нь би багцаа авчлаа. Ер нь бол бизнес юм байна гэдэг ойлголт авчлаа гэж өөрийгөө бодоод ерөөхдөө хоёр ахтайгаа нийлээд тухайн нөө барилгын холц гэдэг одоо бетоны цав, хар замаас гэдэг энэ гурван бүтээгдэхүүн нөгөөд нь үлээ хөөсний цав гэдэг ийм гурван бүтээгдэхүүн үйлдвэр оруулж ирсэн хятадаас өөрсдөө судалж агаад за тэгэнгүүтээ нөгөөдгөө Монголд хийгээл үйлдвэрлээл нөгөө 100 айлын нөгөө худалдаач нар ч өдөрт нь бараг нэгэнтэй 2 3 уулзаал тэгэл өдөр чигээс аягүй хэцүү зарим нь ингээл авчна зарим нь яг аягүй сайн борлуулалттай цэгүүд нь тийм амар авахгүй аягүй цензуртай ингээл за яах их ингээл тэгмүү заримдаа нөгөө очиад хажууд нь очиад ахаа хичээгээд тэр нөгөө бүтээгдэхүүнээ ч ярихгүй зөв юм ярьж байгаа л яваад. Тэгэл ингээд 2 3 яваа нөгөө хүмүүс чарагдана тэгээ нөгөө сүүлд бараг таньдаг хүмүүс шиг болцдог. Тэгэл нэг өдөр нөгөөд чинь гэдэг байхгүй. Яг манай Британий цавны оролдог бүтээгдэхүүн тасарч штэ. Тэмүүл яг тэр хүний талхад хамгийн түрүүнд би орж ирдэг. Өө аяра нөгөөдгөө аваад тэр одоо аваад тэр ингээд тэгээ манайх авчиж манайх бүтээгдэхүүн аягүй чанартай байсан гэдэг юм уу. Ингээд бид ерөөхдөө бас тухайн жил ерөөхдөө анх байгуулсан цагаас эхлээд гурлахна штэ. Нэг 70 сая төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Тэр үл яг тухайд бидний хувьд бол том юм байхгүй. Тэгэхдээ шууд тэгвэл маркетинг менежер ороогүй юм ба штэ тий. Тийм. Энд чинь 13 оны юм яриад байгаа байхгүй. Маркетинг зүгээр 18 онд байгуулсан. Тэр дунд юу бас нэлээ янз бүрийн бизнес рүү орсон. Тэгээд ерөөхдөө ингээд хийгээд үзчихэж байгаа байхгүй. Тэгсэн чинь ерөөхдөө 11 сар боллоо. Ер нь барилгын ингээд удирдал дуусаад ер нь жоохон ажил ингээд намжаад ирэн штэ. Миний нөгөө карьер мөрөөдөл өөрөө хүрэхэд би хаанаач болоогүй би өстэй юу ч мэдэхгүй байх гэдэг бол нөгөө мэдэрсэн байхгүй. Зөндөө бол ингээд хаалга мөргөж байгаа штэ тий. За тэгэл ямар нэгэн зөвшөөрөл аавны ингэдэг ингээл тэр болгон дээр нэг яг юмас айгуу сайн мэдхгүй. Тэнгүүдээ тэндээс би ахаад дүгнэлт хийсэн аахгүй. За би бол ерөөхдөө одоогор бол бизнес аваад явахд арай болоогүй юм байна. Надад дахиад бизнестэй сурах юм зөндөө байна гэд ах нартаа тохироод 33% та хоёрт ингээд та хоёр өөрсдөө ингээд 50-50%-аар болцохоо бизнест орж ажиллана гэд тэгээд ерөөхдөө гараад байна Мондулаан долларууд ажиллаж ирсэн. Тэгээд дараагийн ажлуудаа хийжсэн. Тэр нэг 100 ажиллаж үзээд тодорхой түвшинд хүрээд за ер нь бол би болоогүй мэн гэдэл мэдэрсэн л дээ тэр үед бол тэгээд дараагийнхаа ерөөхдөө корпоратив руу эргээд орчихлоо юм л да.
Ерөөсөө сургуулаа төгсөөд энэтхэг төгсөж ирсэн гэсэн үү? Тийм. Энэтхэг төгсөж ирэл 1 жил энерги ресурс, 1 жил хагас жил хуваараа бизнес хийж үзэл тэгээд монд улаанд ингээд жилээр ингээд карьераа солиосол ярьсан юм байна шүү дээ. Гэтэ ер нь бол цаана хувийн бизнес хийн гэсэн бодолтой болохоор ийм олон компаниудад ингээд богино хугацаанд шилжилт хийгээд явсан уу? Бид нар чинь ингээд яг хүний ингэж дүгнээд байдаг шүү дээ. Оо ингээд нэг газараа докторгүй ажилладаг хүн чинь бас ингээд нэг юм итгэхэд бэрх гэж хараад байдаг. А өөрт болохоор ямар давуу тал үүссэн? Миний ерөөхдөө бол зорилго өөрөө тийм байсан байхгүй. Яг анхнаасаа мэдээж тэр компанид ороод 1 жил болчиход гараа гэсэн бол зорилготой байгаагүй. Яг ингээд ороод юмаа ихээр аюу гоё юмаа сурж байгаач гэсэн нөгөө цаад хов хүн өөрөө нөгөө юм энтерпренeur бай, ийм илүү их юм хүсээд байдаг. Яг миний хүсэж байгаа юм тэр компанид байхгүй гоо тэнгүүд юу нэг юм дутаад илүү боломжийг хайх ч гэдэг юм уу. Дараагийн түвшинд би аймаг хурдтай гарах хэрэгцээ бол бас аюух байгаад байсан л да. Яг тэр нөгөө дуудлага гэдэг юм тэрийгэл дагсан гэж одоо ер нь эргээд харахад нөгөө юмнууд чинь тухайд аягүй тодорхойгүй ирнэ эргээд харахад аягүй тодорхойлцсон байдаг шүү дээ. Эргээд харахад бол яг л тийм л байгаа байхгүй. Тэгэхээр нэг жилийнхаа хугацаанд өөрөө бол юм сайн сурч авнаа л гэсэн зорилготойгоор ажиллаж байсан байна шүү дээ. Ер нь бол тэнд бол нэгдүгээр аягүй хурдан карьер ахъя. Хоёрдугаар юмнууд аягүй сурья. Гуравдугаар бас аягүй том нэтворктэй үүсгэе гэдэг. Энэ иймэрхүү зорилготой бүхэл ажлууд бол явж ирсэн. Энэтхэгт сургууль төгсөж ирсэн гэсэн тий. Ямар мэрэгчлэлээр яагаад энэтхэгийн сургуулийг сонгож ирсэн бэ? Тэнд юу соров, оюутны үеийн яаж өнгөрч ирсэн бэ? Ерөнхийдөө би чинь 10 жилээ бол 35 дугаар сургууль төгсөж ирсэн. Одоо бол бохос болчиход байгаа. Хуучин гитэмст бол 2 жилээ санхүүгийн анги сурж агаад энэтхэгийн засгийн газрын шалгалтанд математик, английн шалгалтанд ороод тэр ихтэй тэр нь тэнцээд энэтхэгийн засгийн газрын тэтгэлэг аваад энтэг явж байлаа. Энтэг бол яг миний байсан очроо Бангалор тахгүй. Аюу цагаагаар аюу гоётой. Тэгээд ирэхдээ нэг одоо Америкийн том компаниудын энэтхэгдэх салбар дандаа Бангалорт байдаг. IBM, Cisco ч гэдэг юм уу тийм. Тэгэхээр ирэхдээ гадаадд аяг ихтэй. Зүгээр юм таксиныхын жолооч хүртэл такси хийсэд тухайд бол энэтхэгт Ото гэдэг нэг моцик шиг, хөхт моцик шиг мэддэг тийм. Тэрнийхэн жолооч мөрчлөө аягүй сайн англиар ярьдаг. Тийм орчинд бол суралцаад ирэхдээ бас цаг өөр үз аягүй nice. Энэ бол 3 жил аягүй гоё өнгөрсөн шүү дээ. Энэтхэхээр хэр аялсан бэ? Энэтхэг явсан хүмүүс ч нэг жоохон эмор тийм шүү. Тэнд нөгөө хоёр туйлыг яг харуулдаг амьдралын баян хэсэг нь үнэхээр баян, ядуу хэсэг нь одоо үнэхээр бүр ингээд өөрсдөө хүн биш баг амтнаас ялгахааргүй зүгээр ингээ хоолны төлөө амьдэрдэг тийм хоёр туйлыг харж чаддаг болохоор энэтхэг явж ирсэн хүмүүс чинь нэг юм амьдралыг бас амьдралын үн цэнийг айгу мэдэрсэн ирдэг юм шиг үлээ шүү дээ. Тийм яхаа. Тэрийг үзчихсэн үү? Тийм хэсгүүдээр нь явж. Яг нөгөө ялангуяа нөгөө тэтгэлгээр очсон засгийн газраар яг надтай очсон жил бол 6 хот очижсэн Монголоос. Тэгээ бид 6 хооронд аягүй сайн найзууд. Тэгээд нийлээл нөгөө юм дэрхэд шал аялдаг. За тэгээ нөгөө энтхийг нөгөө тэтгэлгээ болгосон байгууллагаас нь өөрөө ингээд жил болгон бүх тийш олон улс төгж байгаа шүү дээ. Ингээд улс улсаас 5 6 хот нийлүүлэнгүүтээ тийм нөгөө төөрөд аягүй хийлэгдэг. Тэгэхээр энтхийг бол ерэн дээр бүх газар нь явж үзсэн. Яг саяны танилцах шиг ингээд амар тасарсан тансаг тий. Одоо монголоор бол тэгээд нөхдөж тийм үү тий. Энэ тансаг хаусууд байгаа шиг яг тэр хаусны хажууд ингээд майхантай хүмүүс амьдарч байдаг. Хань ялах хүмүүс ингээд шалдан байж байдаг. Энд дээр нь бас харахад хэцүү л тий. Тэгэхээр амьдралын юмнууд бол аюух гардаг. Гэхдээ тэнд аюу гоё эсгүүд бол маш их байдаг тий. Сурч ирсэн газраасаа юу сулхаж ирсэн бэ? Хүмүүс ч нөө тухайн газраасаа бизнесийнхээ анхны санааг олж ирэх ч юм уу тий. Эсвэл ноу хау сурч ирдэг ч юм уу. Эсвэл хөрөнгө оруулалт татаж ирдэг ч юм уу. Ямар нэг юм сурч ирдэг шүү дээ. Энэтхэгт сурсны даваа тал нь юу байсан бэ? Одоо энтэг яхаа нэг юм амар өндөр хүчлээ орн бол биш тий. Тэгэхээр ихэд илүү амьдрал илүү сурсан гэх юм уу тий. Яг биед сурсан. Аав ээжээ Монголд гिचнээ ингээл их сургуулаа оюутан болсон гэсэн нэг яг өдөртөө аав ээж тэгээ байгаад тахаар санхугаа даах ч гэдэг юм уу тэрхээ амьдралаа зохион байгуулах, нойр алаа зохицуулах ч гэдэг ингээл бүхэл юмыг нэг шууд бие даавал сурч л байгаа юм л та. Тэгэхээр ер нь бол санхугийн хувьд бас ерөөдөө айгүй зэгцтэй болж эхэлсэн. Ажил хийжсэн үү? Сурахын хажуугаар. Сурахын хажуугаар ерөөдөө эхний жил бол ажил хийж байгаагүй. Тэгээд энтэгт болохоор ерөөдөө ажил хийхэд бас нэг жоохон оюутнууд хүндрэлтэй нэг юм байдаг. Тэр нөө энтэгт хөдөлмөрөөс аягүй доогуур. Тухайд миний сонсч байснаар бол нөгөө одоо замын цагтаа гэхэд 8 групп одоо 8 групп чинь тухайн хашаар бол 240 сая төгрөг байхгүй. Тэгэхээр тэр нь өөрөө жоохон тийм оюутнуудын цагаа тийш зарцуулах жоохон төвөгтэй. Миний бол аягүй азтайсан гэх юм уу. Би ч нөгөө сакс тоглодог. Тэр нөгөө саксны талбарт Америкоос солонгосууд ингээл гинтэд орноос ирсэн хүмүүс нийлэл тоглодог. Тэр нэг найзлдаг Америкууд байсан. Тэр Америкууд нь болохоор
энтхийн тухайд мөг гэдэг одоо нэг том корпорац компани консалтинг хийдэг, менежмент консалтинг гэдэг компани ажилтнууд нь байсан. Тэгээд би ерөөдөө нэлээд найзууд болсон. Тэдний хүүхдүүд нэг бага насны хүүхдүүд хомскул хийдэг. Тэгээд тэрэнд математик заагач гэдэг юм гарч ирж байсан. Англи хэлээр математик заах нь шүү дээ. Тэгээд англи хэлээр математик заана. Тэгээд нэг гадаад номнууд ч аягүй гоё шүү дээ. Ингээд нэг юу гэдэг үндсэн ном байдаг, даалгаврын ном байдаг, багшийн ном гэдэг хүртэл байдаг. Хүүхдтэй энийг ингэж тайлбарлаа шүү гэдэг хүртэл ном нэг англи хэлээр байждаг. Тэр бол бас ингээд хүнд юм яаж заах вэ гэдэг аюул системтэй. Тэгээд тэр бас нэг аюул тусалдаг байсан. Тэгээд нөгөө юунаас Америкээс ингээд доллараар цалин авчна. За тэгээд давхар бас нэг хоёр солонгос 10 дугаар анги хүүхдээс конкурс өгөх гээд. Тэгээд тэр хоёр хүүхдэд болохоор би хим биш физик, математик хоёр заадаг байсан. Тэгээд ингээд тэр хоёроосоо цалин авчин, эндээсээ цалин авчин. Тэгээд оюутны нэг тэтгэлгээ авчдаг. Тэгээд Монголоос аав ээж хоёр ингээд асуугүйг багцсан нөгөө хүүхдтэй санаатал ингээд сар болгон тодорхой хэмжээ мөнгө болдог. Тэгээд нэлээ баяа оюутан байсан. Тэгээд тохойд ч гэсэн оюутан багт ингээд жижиг жижиг юмнууд аваад Монгол руу явуулаад найзуудаараа зааруулаад бас тийм хүн. Бас 8 идэг байсан уу те. Аа одоо хиттийн компаниас дистрибьютор хийд юм биш хиттийн компани те. Дистрибьюторыг яаж олж ирсэн бэ? Ганцруу хитэр хэдэн онд юмтай нөгөө Canton Fair гэдэг те. Тийшээ яваад ихэд нөгөө ингээд үйлдвэрлэгчтэйгээ уулзаад тэнд чи ихэд Canton Fair ч юм аягүй том давуу тал нөгөө үйлдвэрийн бүтээгдэхүүн ингээд байж байгаа. Бүтээгдэхүүн шууд гараараа бариад үзэж charge болдог. Тэгээд нөгөө менежер нь ч юм уу яг хариуцсан ажилтнууд нь байж байгаа. Тэр хэд нэгээс аягүй олон бүтээгдэхүүн. Тэгэхээр тэр чинь тэр чинь маш олон үзэсгэлэн тийм ээ, экспо үстэй. Экспо тийм Canton Fair гэж болдог тийм. Одоо нөгөө ковидээс онлайн руу шилжчихээд байгаа шүү дээ. Хүмүүс үзэгчдэд нөгөө ойлгомжтойгоор хэллээрвэл тэр нь Canton-ы үзэсгэлэн баггүй. Тэр хэд ингээд нөгөө бизнесийн байгууллагууд байдаг. Тэгээ Монголоор бол үстэй нөгөө нарийн тур шиг юм чинь бүр хэд 10 20 уулзсан юм байна. Тэгээд нөгөө байгууллагатаас тэд нөгөө дистрибьюшны юм бас тодорхой шаардлага тавьж иж өгдөг. Тэгээд тэдний даваад ингээд ерөөдөө бол бараг жил гарны дараа яг аль бизнес эрхээ авч ирсэн. Эхний ээлжинд зүгээр таад борлуулад үзээ чадах нүг гэдэг чинь хардаг тийм. Тэгээд яг тодорхой нэг борлуулалтын юм нөө та нар тавьж байгаа шаардлага нь борлуулж чадах нүг юу гэж тавьж гэсэн үг тийм. Левел чинь ингээд бидний харьцаж байгаа зэрэг татаа авалтын дүн хурж ийн хөрөхгүй байх уу гэдэг гол шалгуурууд тэр байдаг. Тэр шалгууруудаа хараад тэгээд ингээд аль бизнес эрхийг нь өгдөг. Одоо л яг тэр үйлдвэрүүд маань өөрөөр нэг. Тэр борлуулалтын дүнд хүрэхийн тулд та өөрсдөө шахах хэрэгтэй болсон уу? Үнэхээр өөрсдөө яг боддоор яг энэ зах зээл дээр борлуулагдах нь үгүй юу гэж харж ижсэн үү? Яг нэг талаас нь мэдээж манай тал угаасаа тэрийг борлуулалтахаар юм л бид нар авах гэсэн шүү дээ. Борлуулалтын тунд бид хүчээр тэрийг аваад ямарч бид нар ташихгүй те. Тэгэл бид яг өөрсдөө маркетинг юмнуудаа игээл явсан. Борлуулалтын сайн яваад тэгээ нөгөө талаас аюу хаппи. Тэрчлээс юм аваад бол ирэхээ өгсөн. Ариун цэргэрэл памперс гэсэн шүү дээ. Тэр яг тиймэрхүү нотносл байдаг ч гэдэг юм аа. Тэгээд иймэрхүү чиглэлийн нэг 12 төрлийн бүтээгдэхүүн байдаг. Тэгээд яг таны англиар бол Your Son гэсэн брэндээр л ийм бүтээгдэхүүн байдаг. Та 2хан цагийн дотор хургуулan авах боломжтой. Ийм л амархан маркет сегментийг тэмдэглээд ав. Ах чинь тэгээд бизнес эхлүүлэх гээд бас овоо байсан хоримтлаа гэдэг энэ чинь тавиад бизнес эхлүүлсэн гэжсэн. Хэдэн хэмжээний мөнгөнд дүнгээр хөрөнгө оруулалт хийгдсэн бэ? Анх бол тэр мөнгийг яаж асуужсан? Анх яг маркет сегмент эхлэхэд ерөөдөө мэдээ цалингаас юу хадгаламжуудаа хийгээл явжсэн. За анх нэг хуваарь барилгын юм хийжсэн гэсэн. Тэндээс ингээ мөнгө хороогоо авчихсан. Тэр ихэд бас нэг юм ганц нэг хөвцөө бол аваад ингээ сонирхоод өвнөхөө төл тэгдэг. Тэгтээ яг нэг яг маркет сегмент эхлэхэд би нэг юм одоо хүмүүс мэдэндээ нэг хаваа кофе шгэлээд шүү дээ. Яг тийм ахтайгаа нийлээд нэг хоёрыг авцсан. За тэгэнгүүтээ дээр нь бид нэг одоо энэ манай дистрибьюшн бизнес яг аль бисны эрхийг авах гад тийшээс нэлээд мөнгө зарцсан. Яг маркет сегмент эхлэхэд бол бэлэн мөнгө маш бага байсан. Тэгээд хоёр талаас нь нийлээд яг тухайд нэг 50 сая төгрөг орж исэн. 50 сая төгрөгтэй л эхэлжсэн гэсэн үг байна. Орон сууцнд шууд офс төрүүлээд эхэлсэн. Одоо энэ юуны зайсангийн цоглог хотхон ерөөдөө маркет хэмээнэ тоогоор илэрхийл гэвэл одоо сонирхолтой тоонуудыг илэрхийлэхгүй яа. Анх байгуулагдсанаас хэд дахин өссөн бэ? За анх нэг яг эргэлтийн хөрөнгө нөө бизнесийн чинь үнэлгээ айгүй сонирхолтой шүү дээ. Эргэлтийн хөрөнгөөр нэг үнэлгээ гарч ирдэг. Нөө брэнд гэдэг юм уу бидний хөгжүүлсэн технологи гэдэг юмнууд маш их сонирхолтой дүнгууд гарч ирдэг те. Эргэлтийн хөрөнгө бол магадгүй нэг 40 дахин ч юм уу 4 жилийн хугацаанд бол нэмэгдсэн байна. Брэнд гэдэг юм өөрөө
За тэгээд дээрэс нь одоо юу гэдэг нь технологи гэдэг юм бол өөрөө маш үнцэнтэй. Ерөөсөө бидний бизнесийн хамгийн том үнцэнтэй юм чинь тэр нөгөө хамт олон ажиллаа хийж сурцсан хийж чаддаг эрч хүчтэй хамт олон те. Ерөөсөө хамгийн бизнесийн хамгийн том үнцэн ч өөр юм аахгүй. Яг 4 жилийн хугацаанд манайх тэр бүртгэлтэй 500 мянган хэрэглэгч бол байдаг. За энэсээ бид нөгөө яг сегментлэнгүүд нөгөө банк гэдэг юм дахин худалдаа авалт хийж исэн. За ер нь 2 болон түүнээс дээш удаа манайхаас юм худалдаа авсан хүмүүс бол 220 мянган хэрэглэгч бол байгаа. Тэгэхээр 220 мянган хэрэглэгч бол ерөөдөө манайхыг бол маад этгээд манайхаас ер нь байнга юм авдаг. Ер нь тэгээд ийм анх бол ингээд мөнгөтэй олъё гэж худалдааны бизнес рүү ороод дараа нь ингээд нэлээд одоо гэдэг хөрөнгөтэй мөнгөтэй ч юм уу те болж ихэлснээ бизнесийг араа өөр үн цэнийг харж эхэлдэг юм шиг байгаа. Тэгээд одоо дараагийн өөр салбар руу орж байгаа компаниуд маш олон байгаад байдаг л та. Та нарын одоо анх бизнесийг харж исэн үнцэнтэй одоо эсвэл тухайн бизнесийг харж байгаа үнцэг өөрчлөгдөж байна энэ 4 жилийн хугацаанд. Тухайн үед яг надад юу айгүй их нэг юм ирээдүйн амбицыг өгдөг гэсэн хэрэг манай ээж надад айгүй хитгдэг. Манай ээж багш хүн байсан. Наа хүүхэд байхад 4-р ангийн хүүхэдтэй ингээд зэрэгцэж суучаад ээж надад ингэж ярьдаг байсан. Миний хүү ирээдүйд ерөнхийлөгч болвол ийм даваа талтай. Ерөнхийлөгч болохоор ийм сул талтай. Хувийн амьдралч ирэхэд айгүй хэцүү. Маш олон хүний төлөө ингээд зүтгээд нойр холгүй явна. Одоо энэ ерөнхийлөгч нарыг хар анх ороод 4 жил ерөнхийлөгч юмуд на усанд бууралцсан. Ялч ингээд өтөлтөн шүү дээ тэр хүний нэг айгүй их ачаал авч байгаа шүү дээ. Тэгэхээр энэ өөрөө ийм их үгээд 4-р ангийн хүүхэдтэй ээж ийм ярьдаг байсан. Тэгээд тухайд нөө бизнес хийвэл гэж ярьдаг те. Одоо Эрдэнэ зам гээд замын компани одоо захирал үүсгэн байгуулагч нь болохоор манай ээж яг нөө анхны хамгийн мундаг шавьдах нэг. Тэгээд ерөөдөө бүр юм гэр бүлийн найзууд болсон. Тэгээд бизнес хийвэл алтан туяахаа хар. Ийм даваа талтай, ийм гоё байна. Цэрэгтэл нь бас ийм юмнууд байна гэл. За эмч болвол гэл ингээл надтай ингээл нэрэнд ажил мэргэжлийн талаар бүр ингээд 3-4 дүүрэн хүүхдтэй ингээд нээлттэй ярьдаг байсан. Тэнгүүд тэрний хамгийн гоё юм гэхээр ээж надад ерөөсөө нэг би өөрөө өөрийгөө олоогүй байхад ээж надад чи юу ч хийсэн аюу гоё амьдрах боломжтой итгэж явах тэр итгэлийг бол ингээд дотор нь хийчихэж байгаа байхгүй. Тэнгүүд би бол яг хүүхд байхсаа л гэж боддогсан. За би улс төрөөр бол аюу мундаг байж чадах юм байна. Бизнесийг бол бийж чадах юм байна. Инженерийг бол бийж чадах юм байна. Эмч бол чадах юм байна гэдэг ингээд бүх юм ингээд суулгацсан. Тэгээ ганц зэрэг тэрийг нэг иймэрхүү юм ярьдаг хүмүүс яг мөнгөний тухай нэх юм бол ярьж үл нэг үздэггүй зүгээр гол нь ийм игээд ийм сайхан үр дүн үүсгээд Монголд ийм болгоно, Монголын ирээдүйн хөгжлийг ийм болгоно гэж ярьдаг байсан. Тэгээ бид нар хүүхэд байхад надад нэг юм яг одоо Монголын одооны томчуудаас яг 2 хүн надад амар гоё үлгэр дуурайл өгсөн байдаг. Эмсээс од жаргал захирлыг харахаар угаасаа тэр хүний ингээд ярьж байгаа юм ирээдүйн тэр алсын хараа бол маш их таалагддаг. Тэр бол ингээд одоо ясаа. Гэхдээ Монголын олон залуучуудын ерөөдөө бас юм гоё юм үлгэр жишээ шүү дээ. Тэр надад айгүй их урам зориг өгдөг гэдэг. Нөө эмсээс ажрал зэрэглээ нэгдэг шүү дээ. Би strong гэдэг шүү дээ. Хүн хүчтэй байх хэрэгтэй тийм. Ер нь бол бизнес хийж байгаа юм бол хүчтэй байх хэрэгтэй. Байнга шантрах асуудал гарна. Тэр бол маш их урам өгдөг. За тэгээд тэр нэг жигүүр грандын Баттар зэрэглэлийн ярьцлага надад айгүй сонирхол татсан. Хамгийн анх нэг юмны нэг catch хийдэж шүү дээ. Тэр надад яагаад гэсэнгээр жигүүр гранд өөрөө 1980 онд байгуулагдсан байхгүй. Тэгмээд 1980 он жигүүр гранд байгуулагдсан гэнгүүт би өөрөө 1980 онд төрсөн. Тэр юм надад ч цэцэн мэрэгүүд айгүй анхаарал татчихсан байхгүй. Тэгээ яриаг нь үзчихсэн чи тэр том тэгж хэлсэн юм байна. Энэ бизнес хариуцлага одоо бизнес талын үүрэг бол цалингаа цагтаа тавих, тэр хүмүүсийн ирээдүйн баталгаа, ирээдүйн компани өөрөө томорж, тэр хүмүүсийн ирээдүйн ингээд зорилго, баталгаа, итгэл найдварыг бол ингээд нэг дааж явах хэрэгтэй гэж хардаг л та. Бид нар ингээд залуу учраас одоо ингээд бизнес хийгээд явж явах, бизнес хийх явцдаа маш их сурддаг шүү дээ тий. Яг ингээ өнгөрсөн 4 жилийн харахад одоо магадгүй бид хоёроос залуу хүмүүс үзэж байгаа бол тэдэрт зөвлөхөд би яг энийг ингээд энэ дээрээ илүү анханасаа ингээ анхаарад жоохон юм сахилга баттай байх хэрэгтэй байсан юм да. Энийг араа ингэж эртнээс ингэж бодоод энэ дээрээ ач холбогдол өгөөд өөрийгөө жоохон дайчлах байсан юм да гэсэн тиймэрхүү зүйлүүд байдгүй. Тэрийг нэг араа жоохон өндөр үнээр олж авсан ухаарлах гэх юм уу? Тэгэхээр ер нь бол энэ ялангуяа энэ IT-ийн залуучууд ч юм уу технологи боловсруулж байгаа залуучуудад маш том анхаарах юм нь болохоор яг нүүн ингээд шууд амар юм фантастик ч юм уу юм эмошнлоор ингээд төлөвлөгөө гаргаад ажилладаг тийм. Тэгвэл яг нөгөө бодит байдал дээр технологи өөрөө төлөвлөсөн цаг хугацаанд ч амжихгүй байх тохиолдол маш их гардаг. Хоёрдугаарт аливаа шийдэл боловсруулахад монголчууд одоо 30 оноос хойш бизнес хийж байгаа шүү дээ. Дэлхий бол 300 жил бизнес хийсэн тийм Европ ч гэдэг юм уу Америк ч гэдэг юм уу тийм. Тэгэхээр гадны бенчмаркуудыг маш сайн судлах хэрэгтэй. Тэр нь бүр аюул их цаг гаргах хэрэгтэй. Би ийм их жаа бол гадныхаа эний чинь яг яаж хийсэн бэ гэдгийг маш их цаг зарцуул судлах хэрэгтэй. Тэгээд дараа нь өөрсдийнхөө төлөвлөгөөндөө авах юм аваад
хаях юм хаяад ингээд боловсруулах юм бол маш их цаг хэмнэ шүү. Бэлтгэл ажлыг хитрхи хэрэггүй юм хийгээд гол ажил руу акшн руу орохгүй юм шиг боловч эргээд акшн чайг үзэхтэй цаг хугацаанд экзекют ч илүү сайн явах боломж бол тэндээс л гарна л та. Тэр аюул чухал. Бид нар зэнийг зөндөө алдсан. За хоёрдугаарт бол ерөөхдөө нэг анх бизнес байгуулж байгаа бизнесийн эзэдүүдийн аюул том алддаг юм нэг бизнесийнхаа хувьцаа гэдэг. Бизнесийг байгуулсан учраас би 50% авах хэрэгтэй гэдэг ч юм ингээ нөө хувьцааныхаа хувь дээр зуралтад байдаг. Тэр өөрөө маш буруу юм байна гэдгийг бид тэр нэлээд ойлгож эхэлж байгаа. Ер нь бизнес бол өөрөө скейл хийхин тулд би заавал 50% авах албагүй. Миний хувьд 15 байсан ч хамаагүй. Гол нь бизнес скейл хийгээд хурдан томрох хэрэгтэй. Баг томрох хэрэгтэй. Үнэхээр чадвартай хүмүүс бизнесийнхаа тодорхой хувийг өгөөд, үн цэнийг нь өгөөд, тухайн хүнээс үн цэнээ аваад ингээд хамтаа томрох хэрэгтэй. Энэ өөрөө айгүй том чухал сургамж гэх юм уу те. Тэгээ эцэс тэр нь бол гэхдээ яг анх байгуулж байгаа бизнесүүд чинь хувиа хамаагүй үнэлээд юу тий хувиа нэг үн цэн нь энэ 2 жилийн дараа 5 жилийн дараа хэдий болох вэ гэдгийг мэдхгүйгээс хамаагүй өчтдөг юм шүү. Мэдгүй битэрүүд бол яг тийм байгаагүй. Айгуу сайн хамгаалсан уу те. Өндгөө дарж байгаа юм шиг лөө. Битэрийг дөнгөж байгуулагдаад удаагүй байхад саналууд ирдэг байсан байхгүй. За компани чинь 5%-ийг 500 сая авчих гэдэг юм уу. Компанийнхаа 10%-ийг 300 сая өгчих гэдэг юм. Ийм нөгөө том акул бизнесүүдээс үү. Акул гэхээс илүү нөгөө ингээд найз нөхдийн хүрээлж гэдэг юм уу. Энэ дотор нөгөө бас тодорхой хэмжээний нөгөө угаа мөнгөтэй айлын хүүхдүүд гэдэг шиг ингээд 1% 50 саяар үнэлээд ганцаар тэр техник тийм юм болж байсан. 1% 50 саяар үнэлээд 10% 500 саяар өгөх үгүй гэдэг яг нэг удаа кейс гарч байсан. Төгснө. Тэр битэр тухайд бол өгөөгүй. Яг тэр тухайн үед биднэрт энэ өөрөө орж ирж байгаа юм нэг зөвхөн мөнгнөөс гадна нэг валю орж ирэх хэрэгтэй байхгүй хувьцаа өгөхөр. Үнэхээр чадварлаг энэ өөрөө манай бизнесийг тэтгэхэд ямар нэгэн байдлаар тэр хүнээс нөө давхар өөр үнц нь орж ирэх хэрэгтэй байхгүй мэдлэгч гэдэг юм уу те այսօр туршлагач гэдэг юм уу хамт олон ч юм уу тэгэхээр тэнэр бол зөвхөн мөнгө орж ирээд ямар нэгэн валю бол бидэрт бол харагдаагүй. Тэгээд өөрөө тэнгууд яг 500 сая тухайд бидний тооцоогоор бол тэмч чухал биш юм аа бизнес 10% өгөх тийм юм бол биш вэ гэж татгалзаж байсан. Одоо тэрэндээ бол ихтгэлтэй байдаг. За өнгөрсөн жилээс бидэд бол яг компанийн founding employees гэж байдаг те. Тэдэрлэг бол ингээд хувьцаагаас тодорхой хэмжээгээр шилжүүлэх ажлууд хийж байна. Одоо энэ маркет сегмент, маркет зэг шоп бас 30% илүү паблик руу бас тараая. Энийг ихэд олон community-гаар эзэмшээ. Ирээд community эзэмшнүүд чинь community хүн өөр юм яадаг харж ханддаг, өөр юм илүү хэрэгэлдэгтэй. Ингээд энэ хамтдаа өсөх боломж юм байна гэж хардаг. Нөгөө сургамжаа ингээд бод амьдрал ашиглаад байна шүү дээ. Тийм л гаргалгаанууд бол хийж байна. Өчтөг вэжэ гэдэг юм тий юун дээрээс ойлгож авсан юм. Ер нь бол ингээд scale хийх гэнгүүт одоо юу гэдэг ингээд нэг технологийн баг орж ирэх гэдэг ийм юмнууд орж ирэх гэдэг юм яг тэрэн дээр одоо илүү эрт гэсэн үг байхгүй. Илүү эрт бид нар хувьцаагаа өгөө тэр хүмүүсийн нэг шуудруулад явцсан болвол цаг хугацаа хожих үжил гэдэг тийм л шийдлүүд бол гарч байгаа юм л да. MSC Coin худалдаа авахыг хүсвэл яг одоо CoinSig, MarketSig гэмээр сайтаар орон захиалга өгөөрэй. Хүний хувьд одоо яг энэ мэрэгчлэрээ мэрэгшихэд хамгийн их түлхүүц болж байгаа ажил нь юу вэ? Нэг юм том ажлын ард хүн шүүсээ шахуулж үзэхээр туршлагажаад эхэлдэг штэ тий. Тэр ажил нь юу байсан бэ? Миний хувьд бол зүгээр тэр ингээд амьдрал амар их ингээд челленж болж ирсэн гэдэг юм уу. Би тэрийг амар эрт үзсэн гэж өөрөө бодод тийм. Яг тэр нөө 2 дугаар курстэй ингээд аюур өдөрч нэг сургалтын төв эхлүүлж байгаа байхгүй. 7 хоногийн дараа нөө эхний хүмүүс аваад эхэлсэн шууд түрээслээд эхэлчихэж байгаа байхгүй. Тэгээд тэр яг гол юу нь болохоор ингээд би ингээд амар их юм сурлаа гэж штеп. Эргээд ингээд баг жил орчим ингээд тойрж яваад ер нь бол дампуурж байгаа байхгүй. Тэ тэр хооронд бол ингээд тий англи хэл математикийн сургалтын төв. Тэгээд үндсэн ингээд багш авчиж байгаа. Дахиад 2-3 цагийн багштай болчихж байгаа. Тэгээд дампуурах шалтгаан нь юу байсан бэ? Би яг дотроо тэгж боддیں۔ Яг туршлагагүй байж төрөөсөө төлж чадахгүй байгаад байдаг. Багш нар цалин өгмөр байдаг. Бүр тийм тэгчээд яг тийм ачаал ирэхээр ер нь бол оюутан хөлтөд ер нь хин мөнгө өгөхөтэй. Яг санхүүгийн байдалд ингээд орж үзчихсэн. Тэгэл явж ингээд жилийн дараа ингээд тэр бүх юм ингээд дуусчихж байгаа байхгүй. Тэрнээс болоод 2-3 жил ингээд ерөөсөө тийм хоорой бизнес хийх гэдэг талаар бодол ерөөсөө ингээд зүгээр бодогдохоо байсан байсан. Тэгэл аюур буцаад нөгөө интегт сурж агаад босч ирээл ирсэн чинь манай хүний бодол яг хэвээр байжсэн. Ирээд ерөөсөө хоёлаа юу их үү гэж хэлж байгаа байхгүй. Нөгөө тэр бизнесээ яа гэл. Аюурын хатгалганд бол нэлээд орсон бас. Тэгээ бас банк ус санхүүгийн байгууллагаас татгалзаж ийм онлайн худалдааны бизнес эхлэх
тэрийг яаж харсан бэ одоо? Энэ нь илүү давуу талтай. Ер нь яг банк бус бүр банк бус ч одоо хамгийн өндөр ашигтай спорт юу тэр нэг тэр танаа төсөл айдэнэ дэвж байсан байхгүй. За банк бус хийж болж байна уу? За e-спорт одоо ингэ 100 юутай PC-нүүдтэй юм салбаруудтай юм нээж болж байна уу? Болж байна гэл ингээл нэлийн төслүүд бол явж исэн. Төслүүд гэдэг нь бүр ингээ яг прожекшнуудыг хийсэн. Яг ингээд бод тоо зардал бүх өстөөс кофе цанаха зардлыг хуршингээ гэдэг юм прожекшнууд бол хийсэн байсан тий. Гэхдээ ерөөдөө битүүрийн нэг ингээ зулгаад сэм нүрэ урт хугацааны зам дээр амбиц үр дүн одоо 50 жилийн дараа ч юм 10 жилийн дараа 20 жилийн дараа эргээд харахад бид нар энд юунд хүрэх юм бэ гэдэг юм нөөрэ нэг юм догдолохгүйсэх. Бид тэр нэг ингээд айгу догдлоод ингээд ийм бизнес хийя гэдэг. Тэгэхээр тэрийг хийхээр яг нэг мөнгөний төлөө хийчих гэдсэн. Тэгээд ерөөсөө нэг л очроо олохгүй ингэж явж байгаа. Яг тэр нэг памперсны юм руу оронгуудаа ирэхэд за энэ үл яг corporate стил рүү орох боломж нь энэ байна гэж бол харж байгаа. Одоо Монголын томчууд бол бүгд л юм шүү дээ. MCS тэр 5 бод тэр те. Тийм худалдаагаар хэлдэг. Ер нь худалдаагаар хэлдэг. Худалдаахан бас харьцангуй нөгөө анхны хөрөнгө оруулалт бага. Зүгээр тэгэхээр хүн ингээ өөрөөсөө ингээ асууж байгаа хгүй ингээ одоо бид нарын ингээ ярьж явдаг юм. Нэгдүгээр зүгээр ингээ 8 гэлхаар юу гэдэг зорилго тавихаар 500 сая тэрбум болгоё 2 тэрбум болгоё гэдэг. Тэр бол ингээ хүрхэн ингээ цаг хугацааны л асуудал. Тэр бол ингээ байж л идэг юм. Яг нэг ингээл эхний цэгээ ингээ хурчгээр тэр дараагийн цэг бол нэг тийм сонирхолтой биш болчдөг тий. Тэрнээс гоё юм зүгээр яг бизнесийн талаас вижн ингээ харах юм бол тийм ихгүй. Яг эцсийн хэрэглэгчид бид нар хамгийн бага маржин аваад хамгийн бага үнийг санал болгодог. Тийм л одоо үйлчлэг ингээд хүмүүстэй үе. Нөгөө нэг зүгээр ингээд би нөгөө хүний нөөцийн чиглэлээр ингээд удаан ажилласан болохоор тийм бодол ингээд байгаад идэг. Юу гэхээр ер нь ингээд яг ийм гоё одоо сурч өгчий эсвэл ингээд шинийг санаачлагддаг тийм ингээд компаниг авч явах тийм амбицтай ийм гоё соёлтой юм байгууллагыг яаж бүрдүүлэх вэ? Тэр нь ингээд амар удаан энэ компани оршин тогтнох нөхцөлийг бий болгох гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр яг нэг тийм хоёр зүйлийг ингээд нэг бизнес талаас нь харахаар тийм магадгүй дараагийн бизнес рүү ороход корпоратив төвшөнд бүх компаниг авч явах зүйл нь тэр ингээд соёл хүн юм байна гэдэг тийм л зүгээр бодолтой байгаад ддэг. Орой унтдаггүй. Өглөөс жоохон унтчихдаг тийм төрлийн хүн. Ер нь бол өглөө нэг 8 9 гэл босдог. Орой болохоор нэлээд суугаа явчихдаг. Шөнө 12 болж хахад ажиллаа хийгээд мэлээ хичээд тэгээ сууж идэг. 90 жон тийм хүн талын хүн. Тэгээ яг л ингээд шөнө болгонгол тархитлага ингээд амар гой компьютер шиг ажиллаад бодогдоогүй санаа поинтод гарч ирээд байдаг. Тэгээд эдрийг ингээд скетч хийгээд тэмдэглээд ч юм уу ингээд явдаг. Ер нь бол тэгэл дэвтэр дээр бичиж явахаар бичээд дуулаад явчихдаг. Тэгтээ давхар нэг ингээд мобайл явж явах үед ингээд нөтүүд дээр бичээл. За ер нь бол миний хувьд бол аль болох юм цөөхөн асуудалд оролцохыг хичээдэг бизнесийнхаа. Цөөхөн өдөрт нэг тоочны хэдхэн шийдвэр дээр л оролцох юмсан гэж аягүй хичээдэг. Эхнээсээ ч аягүй тэгж явсан. Тэр ихэд манай багийнхан илүү нөө бидэга шийдвэр гаргах боломжийг алдаж онох боломжийг илүү эхнээсээ тэр соёлыг бүрдүүлэх гэж ганц зэрэг хөвтөрөд нэлээд хичээж ажилладаг байсан. Тэгэхээр тийм амар ачаал бол багтаа ер нь илүү их судлах, унших, гаргалгаа гаргах ч гэдэг юм уу те. Аяга өнөөдрийн кейс тэр надад зөвхөн хийх боломжгүй байгаа ажлууд бол гол анхаарлаа хандуулдаг. Би бол ингээд зэрэг ингээд 3-4 ном ингээд уншаа авчдаг. Нэг нь машинаа тавиад, нэг нь гэртээ тавиад, нэг нь нойлдоо тавиад гэдэг ч юм уу те. Тэр надад аягүй таалагдаад ерөнхийдөө ингээд сөлөж хоёрыг тэр үеэс хойш ингээд турш үзээд байгаа. Тэгээд зэрэг ингээд олон номнууд уншаа авчдаг. Одоо л яг энэ нэг working with emotional intelligence гэдэг энэ нэг номыг уншаад эхлүүлсэн явж байгаа. Winston Churchill-ийн тухайс нэг намтрыг бас жоохон хараад байж байгаа. Сургалт гэх юм бол бид нөгөө найзтайраа нийлээд манай офис дээр нэг хятадлын хичээл аваад байгаа. Хятадчин гэж нэг оюутан багц ерөн сонирхол ганцхан сургалтанд яваад байдаг. Тэгээ урд нэг Шандуунд бас нэг Шандууны их сургуульд нэг 2 сараас нэг хэлний сургалтанд явсан. Ингээд ер нь бол нэг миний зорилго байдаг байхгүй нэг 33 нас хүрэхтэй. Яг ерөөхдөө ингээд нэг тэр нэг 6 жилийн юу тавьсан зорилго тавьсан ерөөхдөө задаах англиар хичээл үзсэн болохоор англиар бол ярьчихж байгаа. Тэнгүүд нэг хятадаар ойлголцдог, испаниар ойлголцдог болох юмсан гэж бод. Гэтэ нэг хятад испаниар чинь бас нэг ингээд нөгөө талд бас аюугаа тийм олон хүн ярьдаг учраас энэ хэлийг мэдэх юм бол илүү олон хүмүүстэй харилцах боломжтой гэдэг утгаараа энэ гурван хэлийг сурах юмсан гэж боддог. Тэр нөгөө банжи жамп гэдэг үсэрдэг шүү дээ. Тэрийг бас нэг үзэл үзчихье гэж боддог. Бас далаад нөгөө бүр давар ингээд нэг шумбаад байдаг шүү дээ. Тэрийг бас хийгээд үзье гэж ер нь бодож байгаа хоёрын төлөвлөгөөнд бол өөртөө оруулж байгаа хамгийн чухал хөрөнгө оруулалт. Ер нь тэгээд ном л унших юм уу те. Цагаа гаргаад өөртөө ном уншдаг. Магадгүй тэр нэг фитнесээр хичээлэх бас аюу том хөрөнгө оруулалт те. Би эрүүл сарвал
нэг гоё нозороо байж үгүйс ажил юм тий. Тэр хоёр л одоо хамгийн том хөрөнгө оруулалт юм да. Ер нь л орой очиод нэг хүүхдээ охинтойгоо тоглодог. Тэр бол миний яг нэг энерги буцааж авдаг. Нэг талаасаа нөгөө талаас нэг бас нэг хишээн загвуулсан ч гэсэн тэр хүүхнээс гоё автогоо өнгөрөх хэрэгтэй шүү дээ. Хариуцлага талаасаа тэр бол нэг төрд маш чухал. За бас нэг дадлын нэг кофе уух баг болчиход байгаа шүү дээ. Бид нэг кофе уудагс одоо ч тэгэл яг нэг хүмүүстэй болоод кофе уусраад за тэгээд иргэд нэг бизнесийн ажлынхаа хамт олонтой нэг бриф хийдэг. Энэ сууж аялалд нь хааж зөв лифтэн таарсан ч гэсэн одоо юун дээр ажиллаж байна, яаж нээж байна, өөдөр чинь ингэ шүү тэгээ шүү гэд хүнтэй энэ тэнд таарахаараа заавал нэг юм албанаар дуудаж авчираад ч юм ингээд ширээний ард сууж ярих биш. Хаан чамаг ингээд бриф хийгээд ярьчихараас айгүй амар. За ер нь ойрын 3 жилд яг энэ салбар ер нь яг яаж өөрчлөгдөх вэ? Тэр дундаа танай компанийн салбарынхаа өөрчлөлт хөгжлөлтийг дагаад бас ямар төлөвлөгөө зорилготой ажиллах зорилго тавьсан явж байгаа вэ? За ер нь яг энэ салбарын зүгээр миний л бодол шүү те. Ер нь бол энэ салбар бол нэлээд нэг худалдааны одоо зах зээлийн эзлэх хувь бол дэлхийд бол одоо нэг нийт худалдааны эргэлтийн нэг 21% нь бол онлайнаар захимаар явж байгаа юм байна. А Монголд бол тэр бараг 5-6 дахин бага байгаа байхгүй юу? Ерөөдөө тэр бом төгрөгийн борлуулалт хэрэгэхэд Монголд юу гэдэг нэг дөнгөж 5% ч юм уу зөвхөн захимаар яваад байна гэдэг энд бол зөвхөн тоон болж шүү. Ийм асуудал бол байгаа. А гэхдээ энэ өөр айгүй хурдтай тэлнэ. Тэгэхээр ерөөдөө бол одоо түрүүнтэй ярьсан маркет сегмент, шопи байна уу, ард байна уу те энэ тоглогч нар өшөө орширна. Угаасаа хүсүүсэг болширна. Тэр ингээд нэг 3 компани, 5 компани эзэмшгүй нь бол 10-20 үлээ болно те. Өнөөдөр яг худалдаанаар харахгүй бид нэр одоо супермаркетын бизнес төр те. Одоо ямар ч орон зай байхгүй, номин байна, сансар байна гэл ингээд бүгд тэгж боддог байсан. Тэгэхэд ийм арт авчир тавиал энэ бол байна. Орон зай бол хизээд байдаг. Гол нь илүү шилдэг, шинэлэг шийдэл гарах хэрэгтэй гэдэг те. Захын бодлоо яг адилхан. CEO-г орж ирэхэд дахиад ингээд орон зай дүүрчлээ, сөлсөлкөө барыг шахагдлаа гэсэн чинь GS ороод ирсэн тий. Тийм ерөөхдөө боломж гэдэг чинь өөрөө байдаг. Тэрийг зүгээр л харж чаддаг хүндэл байдаг, харж чадахгүй хүнд бол байхгүй шүү дээ. Тэгэхээр яг би бол захим дээр бол яг өнөөдөр захим худалдаан дээр боломж байгаа гэдгийг орж ирээд сервисны тоглоод, зөв тоглоод ахаад гарч ирэх дараагийн залуучууд бол зөндөө байгаа гэдэгт бол итгэлтэй байдаг. Тэдэрч чинь гарч ирээсэй гэж хүсдэг. Энд чинь хамтдаа соёл бүтээхээр хүн болон хожих байхгүй түүнээс би ганцаараа аваад юм энэ ганцаараа авах биш. Зүгээр хамтдаа энэ хөгжих хэрэгтэй асуудал. Тийм. Ер нь бол тэгж харж байгаа. Нөгөө талаас нэг юуг одоо сошиал ч гэдэг юм уу технологиод дагаад заавал аль нэг том платформ бусдынхаа барааг авчир зардаг бизнес өөрөө жоохон хоцрогдож байгаа энэ бол явна тодорхой хэмжээнд. Гэхдээ жижиг бизнесүүд яг өөрсдийнхөө ниш маркет фэнүүдэд одоо манай маркетинг шоп шиг юм ийм технологиг ашиглаад хүрдэг. Тэгээд тэд нар өөрсдөө томордог бизнесүүд бол асар их гарч ирнэ. Тэр бол яг надад бол гарч ирэх суурь нь энэ байх гэж боддог юм. Яг одоо худалдаа эхэлж байгаа хүмүүс тийшээ орж гарч ирнэ. Тодорхой тоон бол бүр шууд шинээр өөрсдөө аль нэг одоо гэдэг аль нэг улсын брэндтэй холбогдоод брэндээ оруулж ирээд захим руу шилжүүлдэг ч гэдэг юм уу те өөрсдөө үйлдвэрлээд гаргадаг ч гэдэг юм уу яг ийм шинэ захим худалдааны бизнесүүд маш ихээр 25% бол гарч ирэх байх. Тэгээд энэ дээр бол бид нэг технологийн партнер байлаа. Энэ яг жишээ нь нөхгүй. Манай компани дээр ийм жишээ гарч ирэх байхгүй. Яагаад та нар өөрсдөнтөөгөө өрсөлдөхөөр бизнесийн технологиг дэмжих гээд байгаа юм бэ гэдэг асуулт гарах байхгүй. Ерөөсө гол ингээд гол айдагчаа ингээд дэд бүтцээр нь яагаад хангаж байгаа юм бэ те? Тийм асуудал гарч ирнэ. Тэрний ерөөсө цаад ганцхан логик байгаа. Бид нар хийхгүй л өөр хин нэг хийн. Ерөөсө л тэр. Amazon ах яаж өөрсдөө ном зарж хагаад нөгөө уламжилт одоо цаасан номыг солиод Kindle-ийг өөртөө гаргасан шүү дээ. Нөгөө бизнес өөрийгөө ингээ каннибал хийгээд шүү дээ. Тэр ихтэй Amazon одоо юу гэдэг Kindle гаргаагүй болвол смарт ном гаргаагүй болвол өөр нэг компани гаргаад Amazon угсаад энд алтгалсан. Яг тэрнтэй адилхан маркетинг шоп болвол яг ингээл бизнесээрээ салаад өөртөө гараал явна, өрсөлдөгчдөө дэмжээл явна. За баярлалаа. Урилга сонирхолтой яриа өрнүүлсэн та бүхэнд баярлалаа. Тэгээд мэдээж олон компаниуд яг энэ крипто зах зээлийн чиг хандлага те нэг бодлын нэг талын хөөс гэж яриад байгаа, нэг талын боломж гэж яриад байгаа. Энийг ашиглахыг бодож байна. Тэгээ хэрвээ ашиглаж чадах юм бол одоо юу гэдэг компани бизнесээ дараагийн түвшинд гаргаад энэ зах зээлийг хөгжүүлэх тийм дэд бүтцийг бий болгож чадна баха. Тэр одоо зорилгынх нь ажилт нь өндөр амжилт хүсэн ирээё. Баярлалаа. За баярлалаа. Тос. Тос.